Үзэгч та бүхэн энэ өдрийн амгаланг ирээ. Ингээд та бүхэнтэй Бүрэнбаатар миний бие Монгол Үзийн Институт 200-аас дахин мэдчилж байгаа таатай байна. Өнөөдөр бид та бүхэнд энэ ураг удмын бичгийг хэрхэн хөтлөх вэ? Ураг удмын бичиг хөтлөх нь хэрхэн ямар ач холбогдолтой юм гэдэг асуудлаар ярилцахаар студид зочдоо урьж ирүүлээд байна. Тэгээд зочдоо танилцуулъя. Миний баруун гар талд Монгол Улсын соёлын гавь сэтгэлтэн доктор профессор Норон Самбуга сууж байна. Салхин сандаг төрийн бас байгууллага болон ураг удмын холбоог сэргээх төр зөвлөлийн тэргүүн төдөвд орж байгаа. За хүн судлалын үндэсний төвийн захирал доктор профессор шинжлэх ухааны гавь сэтгэлтэн Батзурга ирсэн байна. За миний зүүн гар талд шинжлэх ухааны технологийн сургуулийн материалын технологийн сургуулийн ахлах багш зоригт анагаах ухааны доктор Инхма. За ураг удмын холбоог сэргээх төр зөвлөлийн гишүүн Баатар хоёг инхтвянаар хүрэлцэн ирсэн ба. Тэгэхээр манай нэг зочин маань бас замдаа явж байгаа гэдэг чинь баг зэрэг хоцорж ирэх юм шиг байна. Орж ирэхээр танилцуулъя. Тэгэхээр ер нь энэ ураг удмын бичиг гэж зүйлийг одоо ер нь хөтлөх нь хэрэгцээг ач холбогдлоос бидний өмнөх өвөг дээдс маань элен цуланц маань ер нь энэ удмын бичгийг хэрэгцээг хөтэлдэг гэсэн. Одоо удахгүй сар шин болно. Яг энэ цаг мөчөд бас улсын хурлын зарим эмэгтэй гишүүд энэ сар шинийн баярыг энэ ураг удмаа мэдлэлцдэг, угийн бичгийн хөтэлдэг ийм уламжилт сайхан баяр болгоё гэдэг зүйлийг бас яриад байна л да. Тэгэхээр яг энэтэй холбогдуулаад цар шин болгож байгаатай холбогдуулаад бид бас нэвтрүүлгийг зохион байгуулж та бүхнийг урьж ирж хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тэгэхээр үзэгчд маань энэ биднийх энэ өвөг эцэг өвөг дээдс маань угийн бичиг гэдэг зүйлийг ер нь яаж хөтлөж ирсэн. Тэр талаар ер нь эхлээд ойлголт өгөөч. Би ярих уу? Энд тийш сууж ярих уу? Зүгээр та суугаад. За тэгэхээр монголчуудын ургийн бичгийн хөтлөж ирсэн энэ уламжил бол зүгээр яг судалгаанаас аваад үзэх юм бол одоогоос 1300 жилийн өмнөх л ийм уламжил байж гэдэг нь ингэж одоо харагддаг юм л да. Учир нь ягаад өгөхтөрөөс бол 1206 онд Чингис хаан Монголын их хаанд одоо өргөмжилөгдлөө. За гэтэл 1240 онд Монголын нууц товчоо одоо зохиогдсон. Энийг та бүхэн мэдж байгаа. За гэтэл Монголын нууц товчоонд одоо Чингис хааны дээд овгийг Чингис хаанаас өөрөөс нь ахуулаад дээд 24 үеийн бол бүртчин өгөртлөл 24 үеийг тэдний хөөгээд одоо ерөөсө 24 үеийн одоо нэрсээр нэг үрчлэн бичсэн баг. Нууц товчоо. За энэ юу харуулж өгнө гэдгээрээс нууц товчоог зохиосон хүмүүсүүд бол мэдээж их хааны тэр овгийг бол нэг үрчлэн тэгж бичнэ гэдэг чинь бол байж болохгүй асуудал шүү дээ. Яагаад ингэж Чингис хааны дээд овгийг 24 үеийн үрчлэн бичсэн бэ гэхтээрээс тэнд бол ямар нэгэн одоо бичиг судлах зүйл тэмдэглэл байсан учраас түүн дээр үндэслэж одоо Чингис хааны дээд 24 үеийг хүртэлхийг нь бол одоо бичсэн байна. За энэ нь бол үнэн чанартай тэр үед бол монголчууд бол ургийн бичиг одоо хөтлөж байжээ гэсэн одоо түүхэн нэг тодорхой баримт гэж би хувьдаа ингэж боддог. Одоо тэгээд энэ төв архив та бол одоо архивд их олон жил ажилласан. Тэгэхээр одоо төв архивт маань одоо бидний мэдих дээд одоо өвөг эцэг одоо хаад ноёдоос одоо ямар угийн бичиг энэ төр одоо хадгалагдаж байдаг юм бэ? Одоо Монгол улсын түүхийн төв архивд хадгалагдаж байгаа ургийн бичиг бол 1877 он ширхэг одоо ийм бичиг баримт хадгалагдаж байгаа одоо. За энэ нь юу гэхээрээс л 16 дугаар зуунаас хойш одоо байдаг. За тэнд ялангуяа одоо Батмонг Даян хааны одоо хамаарсан ийм одоо ургийн бичиг хүртэлвэ. Тэр дотор бол за ургийн бичгийг одоо хөтлөж ирсэн хэлбэр уламжил нь бол яг том хэмжээний одоо тэр даавуун дээр юм уу цаасан дээр за тэр гол дунд нь юм уу тэнд нь хамгийн дээдлийнхээ хүнийг бичээд за тэгээд дараагаар нь бол хүүдийн за дараагаар нь одоо хүүгийн хөгдүүдийн гэх мэтлэнгээр нь ингэж одоо бичдэг ийм уламжилтай байсан юм байлээ. Гол нь бол за тэгтээ энэ одоо зүгээр яг би энэ бичиг баримтанд байж байгаа тэмдэглэл дээр дагуул би яри. Энд бол төрийн ургийн бичиг гэж байсан байл. Төрийн ургийн бичиг. Төрийн ургийн бичиг гэдэг нь яг өгдөрөөс бол
тэр их хаатын үе, баг хаатын үе, манжийн үе, Богдхаант Монгол улсын үед бол тэр төрийн ургийн бичгээс харж байгаад тэр ноёд хаатынхаа нэрийг ингэж гаргаж уламжлуулж одоо ингэж байсан ийм уламжлалтай. За энэ төрийн ургийн бичиг. За нөгөө нэг хэлбэрний үг дээрээс айл өрхийн энэ одоо хөрсөн дөөгөлтөг угийн бичиг. За энэ бол угийн бичиг уу архивын баримтан дараагаар бол одоо гэрийн үеийн бичиг гэж одоо бас бичсэн байдаг. За энэ бичиг бол тухайн айл өрх бүр бараг одоо готлож бичиж ирсэн юм байдаг шүү. За тийм учраас бол энэ цаанаа нэг хоёр гол үндэстэй байгаа юм. За нэгдүгээрт нь бол айл өрх бүр ингэж ургийн бичиг готлж ирнэ гэдэг чинь юу гэхээрээс бол хүмүүсүүд ахан дүүсээ сайн мэдэж бай, төрөл саднаа сайн мэдэж бай, саяхан одоо ингэж ах дүүсдэг ийм асуудал. За хоёр дахь гол асуудал яагаад айл өгд одоо ингэж ургийн бичгийн буюу гэрийн үеийн бичгээ готлож ирсэн бэ гэхээрээс бол нэг гол асуудал бол энэ цус ойртох одоо бэрхшээлээс хамгаалдаг ийм одоо уламж. Монгол уламжилт бол за ер нь дэлхийн уламжилт чи бий. Ер нь 9 үе дотор эрэгтэй эмэгтэй хүмүүсүүд харилцах юм бол тэр болдоггүй ийм асуудал. Өөрөөр хэлбэл генийн одоо тэр өөрчлөлт орж тэр 9 үе доторх одоо гэрэлсэн ч байд юм уу хүүхэд шуухад одоо төрүүлсэн байх юм бол тэр нь ямар нэгэн өвчтэй, зовлонтой, мэдрэл муутай, одоо нүд ам муутай ч байд юм уу хөл гар муутай ийм одоо бэрхшээлтэй хүн гардаг. Ийм одоо зовлонт. Энээс хамгаалж ирсэн Монгол уламжил юу гэдгээрээс ургийн бичиг. Юу гэрийн үеийн бичиг. Түүхтэй одоо юу гэдэг нь 1925 онд бол ерөнхийдөө энэ угийн бичиг гэж юм ер нь хэрэглэх бүрэн хориглолоод зогсооцсон гэж байдаг юм байна их сурвалж дээр бол. Тэгэхээр энэ ер нь ямар хор уршигтай зүйл болчихв? Эсвэл одоо ингэх л ёстой байсан юм уу? Яасан юм болоо? Түүнээс хойш одоо бид нар чинь угийн бичгээр хэлж байгаа энэ 97 оны үед 97 он чинь засгийн газар нэг ураг удмынхаа юг удаа хэрэглэхийг зөвшөөрөөд иргэний үнэлхэн дээр нэг овгоо бичдэг болсон. Тэр нь хэр зэрэг онсон юм ба сайн мэдэхгүй байгаа шүү. Тэгэхээр энэ дээр манай бусад оролцогч нараас санал аваалцах. За баярлалаа. Тэгэхээр 1925 онд засгийн газрын нууц тогтоол гараад Монгол хүн угийн бичгээ хөтлөх овгоо хэрэглэхийг хориглосон юм билээ. Тэгэхээр тэр засгийн газрын нууц тогтоолыг нэлээд зүдэрчээж олж үзсэлдээ. Тэгээ ихэнх нь баллаа сохолцсон байт юм л. Тэгээ нэгдүгээрт бол энэ Монгол хүн угийн бичгээ хөтлөх овгоо хэрэглэхийг хаасан явдал бол одоо би судлаач хүний хувьд яг энэ одоо Монгол хүний хин хинтэйгэн гэрэлж гэнэ үү, Монголын хүн амын дотор цус ойртолд ямар төвшөнд явагдаж гэнэ үү, гаднаас яаж хэр хэмжээтэй орж ирж сүлэлдэж байна уу гэдэг энэ нарийн юмыг судалдаг хүний хувьд хэлэхэд бол ерөөсөө л энэ цус ойртуулах замаар Монгол хүнийг хэврэгшүүлэх өвдөөцөө мэддгүү болгох. Тэгээд нэг жалга даваараа тэрөөхн нэг нутаг усны хараа бараагаараа биентэйгээ гэрлээл цус ойртоол тэгээд аажим алгуурхнаар мөхөө хөл аюулын үндсийг л тавьсан байна л гэж би шууд л тэгж дүгнж байгаа хүн. За тэгээ 1925 онд ийм тогтоол гарснаас хойш энэ өдөр чинь 88 жил өнгөрч байна уу. 88 жил өнгөрнө гэдэг чинь хүний бүхэл бүтэн 3 үед амнсан хугацаа. Хүний нэг үе удмын урт бол 25 жил байдгийн дунджаар дэлхийн хүн амын. Тэр юу нэг үе удмын урт гэдэг юугаа хэлдэм гэхээр миний хүү насанд хүрээд гэрлээд хүүхэд нь гарах хүртэл дунджаар 25 жил өнгөрдөг. Ерөөсөө л энийг л хэлж байгаа. Тэгэхээр Монголын хүн амд бол энэ одоо 88 жил гэдэг бол 75-аас одоо даруй 13 жилээр одоо бараг бүхэл бүтэн 3 үе өнгөрөөд явж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хугацаанд бол яахарахгүй угийн бичгээ хөтлөх, овгоо хэрэглэхийг бол одоо ор тас мартсан, хайсан. За овг хэрэглэх асуудал бол бас тийм санаанууд явд юм л овгоо сэргийжхээр энэ цус ойртолтоос хамгаалах арга мөнөөс муу юм байна гэж.
Овг бол хүн төрлөختний түүхийн нилээд эрт балар цагшхуу үед овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалдаг байсан. Тэр хүн төрлөختний түүхэнд. Тэгэхээр өнөөдөр бол овг бол цус ойртолтоос хамгаалахад баримжаалах үн цэнэ бол алдсан. Хэрэггүй болсон. Зүгээр овгийг бол яг монгол хүн түүхээ мэдэх хүнд энэ ямар овгийн хүн бэ? Овгоор нь хөөгд энэ үнэхээр монгол овгийн хүн байна. Тунгуус овгийн хүн биш байна ч гэдэг юм уу? Өөр овгийн хүн биш байна гэдгийг ингэ ялгаж салгахад бол энэ овгийн хэрэглээх үн цэнтэй. Зүгээр ганцхан одоо генетик угийн бичиг хөтлөхөд цус ойртолтоос хамгаалах өнцгөөсөн бол үн цэнэ алдсан юм гэдгийг одоо би эрдэмтэн хүний хувьд хэлэх байна. За түрүү Норвсонбов профессор хэлж байна. Манай үндэсний архивт бол одоо их сайхан угийн бичгийн хөтлж ирсэн ард түмний маань их сайхан жишээнүүд байдгийг би бас үзэж харж байсан. Тэгэхээр гол төлөв тэнд бол нөгөө хаад ноёдын зэрэг дэв гарал лугсаа тэр талаад нэлээ анхаарсан угийн бичиг харагдаж ийдгийн. Өөрөөр хэлбэл эмхтэй тал нь дандаа орхигдсон байдаг. Голцоо орхигдсон байдаг. Эрэгтэй тал нь нэлээ баримжаалсан. За гэрийн яг эрдэмтдэл гэрийн үеийн бичиг, гэрийн угийн бичиг, эшийн бичиг, ургийн бичиг, угийн бичиг янз янзаар нэрлэдэг. За гонгор нэрт эрдэмтэн гонгоргоо бол энэ тухай халах тавчаан номонд 2 дугаар батнд их 5 тодорхой бичсэн байдаг. Тэгээ бид нар бол угийн бичиг гэдэг нэр томьёо нэлээ жаахан түгээмэл юм байна гэдэг үндснээс л угийн бичиг гэдэг нэр томьёог нь хэрэглээд явж байгаа юм онцлог бий. За угийн бичиг хөтлөхийн утга учирыг бол түрүү профессор Норвсонбова нэлээд тод гаргаад хэлсэн учраас би энийг давтахгүй бай. За угийн бичиг хөтлөхийн учир утга нь юу гэхээр бол ерөөсөн миний хүүхэд өөрийнхөө хань ижлийг сонгоход цус ойртчихгүй цус ойртож гэрэлж ойртсон хань ижил ах トゥ хамаатан төрөл саднангийнхаа хүрээнээс сонгочихгүй тулд энийг маш сайн мэдж хань ижлээ сонгох л энэ их онцгой үн цэнтэй юм а. Ач холбогдол нь энд одоо үн цэн байгаа юм. Намайг одоо юу гэдэг нөгөө учир сайн ойлгодгүй багтал нэг тийм цус ойртсон хүмүүс байдгийн гэлээ гэж ярьдаг байсан. Тэгсэн одоо бас хастагдмал зарим сумд одоо юу гэдэг говийн ганц нэг сумдаар бас одоо юу гэдэг зарим нэг аймгийн хангаан сумдаар бол тэрний бас юу үлдэгдэл гэдэг ч юм уу нэг тиймэрхүү үзэгдэл бас байдаг гэж сонсогдох юм. Тэгэхээр би инкма доктор бол нэлийн сайн хэл ярих байх гэж бодож байна. Монголын бүх аймгийн хүн амд энэ цус ойртолтын байдал ямар байна вэ гэж олон жил 20 гаруй жилийн судалгааны үр дүн, шинжилгээний судалгааны үр дүнд юмар үр дүн гарч ирж байна гэхээр авг өвөг эцэг, авг эмэг их, нагц өвөг эцэг, нагц эмэг ихээс урагш мэдхэн болцсон. Яаж ч айлуудаар явж угийн бичиг хөтлөөд цус ойртсон гэрлэлт бараг илрүүлэхгүй. Яагаад гэхээр одоо өөрөөсөө дэш эцэг, өвөг эцэг, эмэг ихээс урагш мэдэхгүй. Одоо элэнц өвөг эцэг нь хэн байсан, элэнц эмэг их нь хэн байсан, эхийн талаараа, эцгийн талаараа за тэгээ урагшаан бүр байхгүй байдгийг. Тэгэхээр бид нар бол энэ 20 гаруй жилийн турш олон зуун ген судалж байж Монголын бүх аймгийн хүн амд олон зуун ген судалж байж генийн удамшлын хуулинд тулгуурлаж хүн амдах цус ойртолтын төвшинг тогтоосон юм. Тэгэхээр ямар төвшний цус ойртолтын коэффициент илэрч гарч ирж байна вэ гэхээр элен цолонцынхаа төвшөнд цусан төрлийн хамаатай хүмүүсүүд хоорондоо гэрлэх нөхцөлд илэрдэг цусан төрлийн коэффициент л илэрдэг. Тэгэхээр эн чинь бол өөрөө Монголын хүн амд бол аюулын харанга аль хэдийн дэлтцсэн. Тэ.
тэг хүн амын дотор бол цус ижилсэл алагшил гэж ярина л да. Би зүгээр энгийн хэлээр хэлж байна. Миний генетикийн шинжилгээний хэлээр бол арай өөр. Танихаар бол баг талаас илүү хувьч баг ингээд цус ойртсон гэж би тэгж ойлгоод байна шүү. Бүр ингээд цус ойртолтын коэффициент бол 0-оос 1-ийн хооронд утга авдаг юм. Тэгэхээр Монголын хүн амдах цус ойртолтын коэффициент бол 0.006. Гэхдээ 0-оос 1-ийн хооронд гэдэг утга чинь өөртөө үр тогтоодог ургамал дээр одоо энэ цус ойртолтын ургамал дээр цус ойртолтын коэффициентийг хэлчихээ л да. Энэ маань 1 рүү тэмүүлж очдөг. Ийм учиртай. Тэгээд цус ойртолтоос үүдсэн ямар хор уршгууд яаж гарч ирж талаар энэ анагаахны доктор инкма үргэлжлүүлээд хэлвэл та бүхэнд бас сонин юм хэлж өгөх байхаа. Тэгэхээр бас бидний одоо үг эцгийн ураг удамын бичгийг одоо бас үгүү хийх гэдэг ч юм уу одоо түрүүн таны хэлсэн чиг тэр Монгол хүмүүсийн генийг устгах ажмар үгүүх гэдэг ч одоо 1725 нөгөө зүр бидний бол судалгаанаас л олсон юм л да. Тэр нэг инх хамгаалан хамбал Монголын бүх тайж язгууртай хүмүүсийг одоо авч хэвлүүлнэ гэж авч яваад нэлээд хэдэн тийм тайж ухсантай хүмүүсийн ургийн бичгийг үгүй хийсэн гэсэн тийм нэг тийм баримт байх. Тэгэхээр бид бол бас аюу гэдгийг зарим нэг юм түүхийн ийм савлгаан дотор бол бас нэлээд энэ тал дээр бол хохирсон тийм зүйлүүд бас ажиглагдаад байдаг юм байна гэж. Тэгэхээр надад бас нэг ийм баримт байна. Тэгвэл би зөв зүйлийг татсан уу та тодруулж өгнө үү? Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг гэхээсээ 50%. Өвөг эцэг эмэг гэхээсээ 25%. Илэнц эмээгээсээ 12.5%-ийг өвлөгддөг гэсэн байна. Тэгэхээр энэ бол бас яг тийм зөв процент мөн үү? За баярлалаа. Түрүүн Норвсомбо профессор ярьсан, профессор Батсурагш бас хэллээ шүү дээ. Монголчууд 9 үеийн дотор ураг холбохыг хатуу цэвэрлдэг байсан. 9 үеийн дотор ураг холбох юм бол одоо цус ойртох аюул төрдөг юм а гэд. Тэгэхээр чухам яагаад 9 үеийн? Яагаад 5 биш юм? 7 биш юм те? Заавал 9 юм. Тэгэхээр энэ 9 үе гэдэг маань бол хүн 2 өвөөтэй, 2 эмээтэй тийм ээ. Тэгэхээр энэ 4 багнаар л одоо дээшигээ 9 үеэ мэдж байвал за 9 үеэ бүр мэдж гин гэж ингэж хэлэх хэрэгтэй байна. За тэгэхээр 9 үе гэдгийн тэр шинжлэх ухааны үндсийг би өөрөө чинь саяны хэлсэн тоотой холбож тайлбарлах гэж байна л да. Тэгэхээр магадгүй бас бидний энэ судалгааны үр дүнгээс хэвлүүлсэн их сурвалжаас олдсон юм болов уу гэж би бас сая бодлоо. Яа тэгэхээр хүн бол 32,040 гентэйгээд өнөөдөр эрдэмтэд тогтоочихсон. Тэгэхээр тэр 32,040 генийн 16,020-ын буюу 50%-ийн ааваас авдаг. За үлдсэн 16,020 ген буюу 50%-ийн ээжээс авдаг. Ингээд би бүтэн хүн болж байна тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний биеэр миний аавын цусны 50% эргэж байгаа. Ээжийн цусны 50% эргэж байгаа. Тэгэхээр саяны тэр 50-50%-ийн холбоотой байна, цусны холбоотой гэдэг нь үнэ. За ингээд дэшиг өвөг эцэг эмэг гэхлээр нөгөө цусны холбоо маань 2 дахин буурах нь тийм ээ 25%. За илэнц өвөг эмэг гэхээр 12.5. За цаашаага хуланц өвөг эмэг гэхээр яг нь 625. Их мэтлэнгээр энэ Монгол Улсын иргэн өвгийн бичих хөтөлбөр үлгэрчилсэн заагур гэж энэ боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны захиалгаар бүтээсэн энэ номонд энэ хүснэгтэр өгсөн байгаа л да. За ингээд явахлаар бид ерөөсөн энэ 9 дэх үеийн өвөг дээдстэйг энэ цусныхаа 0.19%-аар л холбоотой болж байгаа. Өөрөөр хэлбэл баг харь илгийн хүмүүс болж байна. Ингээд 10 дахь үеэс өөрөөр хэлбэл надаас дээш одоо 10 дахь үеийн өвөг дээдстэйгээ бол би баг цусны холбоог харилгийн хүн болж. Надаас доош миний үр хүүхэд гэхлээр саяны харьцаа мөн явах нь шүү дээ тийм ээ. Одоо миний хүүд бол аавынх нь цусны 50% эргэж байгаа, ээжийнх нь цусны 50% эргэж байгаа. Гэх мэтлэнгээр одоо зэ 30 40 тач гээд ингээд явхлаар нөгөө 10 дахь үеийн ач зээнэр бол одоо
манай гэрийн хаяанаас гараа явчихна шүү дээ. Цусны холбоогүй хүмүүс болоод. Тэгэхээр энэ 9 үеийн дотор л цусныхаа тодорхой хуваар хоорондоо холбоотой байдаг учраас энэ 9 үеийн дотор гэрэлж болдгоо учир утга тэр байсан юм байна. Монголчууд бол эртээр үеэс яг энэ зүйлийг бол бас судаад мэдсэн. Тийм 9-ийн тооны бэлэгдлэр ч юм одоо энэ 9 үе гэдгийг бол бүр тогтоог 9 үеэ одоо мэдхгүй хүн бол зэрлэг хүн гэж их Чингис хаан айлцсан байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бол аль хэдийн тогтооцсон байсан. Тэгэхээр нэг ийм зүйл байна. Ихэнх ингээ хүмүүстэй танилцаад иргэний өмнөхийг ингээ харах борж байгаа гэдэг. Энэ дотор ч одоо баг мэдхгүй борж байгаа хөлтөн хийцэх ч би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь ихэнх нь борж байгаа шүү. Тэгэхээр одоо нэг овогтой байна гэдэг бол саяны та бүхний ярьж байгаа бол одоо энэ ах トゥ бол таарна гэжтэй. Овогтой бол тэгээ Монгол улсын 2,800,000 хүн гэж үзэх юм бол одоо хэдэн сая хэдэн 100,000 одоо борж байгаа овогтойг сайн хэлж таашгүй байгаа юм л да. Тэгэхээр энэ бас их сонио. Тэр яг мэдэж авсан уу мэдэж мэдхгүйгээр зүгээр нөгөө боржгон гэдэг нь алтан уургийн гэдэг утгаараа нэг тийшээ ойртох гээд авцсан юм болж таарж байна. Нөгөө нэг 97 оноос хойш чи хүн болгон иргэний үлгэн дээр нэг овогтоолж зарим нь газар усны нэрээр зарим нь бараг л малын зүсээр чихгүй ингээд нэрлэлсэн тийм овгнууд байгаад байгаа. Энэ яг ямар утга учиртай овг юм бэ? Тэгэхээр зүгээр би ганцхан тодруулаад хэлчих үү. Тэр Энкма докторийн хэлсэн үгэн дээр би нэг зүйл нэмээ хэлчихэд монголчууд бол 9 үеийн дотор гэрлэхгүй байхыг эрхэмлээд тэгээ 9-өөс цаашаа 11, 12, 13, бүр 25 үе хүртийн дотор хүртэл гэрлэхгүй байхыг бүр хатуу чанд бас баримталж явдаг. Тийм нарийн дэг жаягтай байсан билээ. Тэгээ тэр 9 үеийн дотор гэдгийн утганы үгээр би хүү охин хоёртай. Миний хүүгийн удам явсаар гад хүүгийнхээ удмын би 10 дахь үеийн ач. Миний хүүгийн одоо замаар явах 10 дахь үеийн миний ач. Миний охины талаар явахаар миний 10 дахь үеийн зэ охин хоёр л хоорондоо гэрэлж болно. Тэрнээс дотгошул болохгүй. Өөрөлдөө 9 үеийн өнгөрөөж 10 дахь үеэсээ болно гэж ингэж хамгийн наадлын хорийг ингэж тавьж өгч ирсэн юм байна. За тэгээ нэг зүйлийг тодруулан хэлэхэд байна шүү дээ. Цус ортож гэрлэнгүүт илрээд гараад ирдэг, ижил нөхцөлд ороод илрээд гараад ирдэг олон 10 ген хүний биед байдгийг. Тэр гаднаас юус харагдахгүй. Яг цус ортоод гэрлээд эхлэхдээ зэрэг л тэр даалд удамшдаг генүүд сайхан илрээл гараад ирнэ. Илэрч гарч ирээл өвчин болоод илрээд байдаг. Аюул нь ерөөсөө л энийг л тойрох гэдэг арга шүү дээ. тэргүү хэрв та их хэсгээс цоо ирүүл төрсөн. Нөхцөл нь бүрдвэл танаас удамшлын өвчин үүсгэж болох 5-аас 6 ген таны биед байж л байгаа. Байж л байгаа. Хүн бүхэнд байж л байгаа. Өнөөдөр 2000 гаруй удамшлын өвчин тогтооцсон явж байна. Тэрний ихэнх нь лалд удамшдаг удамшлын өвчнүүд. Тийм ээ. Жишээ нь ганцхан жишээ хэлэхэд зүгээр эв эрүүл царай зүстэй хоёр хүнээс альбиноос хүн төрчдөг. Нарны гэрэл үзэж чаддаг. Цагаан сормостой, цагаан өстэй, цагаан хөмсөгтэй арьсанд нь ямар ч пигмент байхгүй. Тийм хүн төрдөг. Тэр яагаад энэ хүн ямар тохиолдолд гэхээр тэр аав ээж хоёр нь бол ойр төрлийн улсууд их ойр. Тийм мэдхгүйгээр ингээ гэрэлжихтэй зэрэг нөгөө далд удамшаал явж исэн арьсны нөгөө пигмент үүсгдэггүй. Пигмент гэдэг чинь нарны гэрлийн хурц туяанаас хамгаалж байгаа арьсан дор үүсгэж байгаа нэг давхраа шүү дээ. Давхраа. Тэр давхраа бол нарны гэрлийн хурц хитийн туяаг шүүж авч үлддэг. Шүүж авч үлдээд хэрэгтэй тунгаар нь хүний биеийн гүн рүү нэвтрүүлдэг. Яагаад нэг рүү тасаар ирстэй байдгийг. Тэр Африк тийм чинь тэр айхтар хитийн туяагаар тунгаар дүүрт баяжсан нарны дотор байж байгаа учраас арьс нь бол түлэнхий хар байхаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл тэгж байж тэр меланин гэдэг арьсны доор байдаг хар өнгийн бодис тэр нарны хурц хитийн туяаг өөртөө шингээж аваад хэрэгтэй тунгийн биеийн гүн рүү нэвтрүүлж өгдөг. Тийм учраас тэр хүний чинь арьсан тасгаар үсэнд цагирган бүржгэр дээрээсээ давхарсан гадаргуу үүсгэхийн тулд. Тэгэл ийм нуугдмал генүүд
хүний биед байж идэг тэр нь илэрдэг аюул нь л энэ ерөөсөө. Тэгэхээр би нөгөө өнөөдөр манай студид улсын хурлын гишүүн Ганбаатар бас хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр би сая юу гэж асуусан байг вэ? Өөрөөр хэлэх юм бол тэр ихэнх иргэдийн маань иргэний өмдөгтөр бичиж байгаа тэр боржгон гэдэг овог жишээлх юм бол энэ одоо яг чухам юу гэлдэж байгаа вэ гэдэг зүйлийг л хэлээд байгаа. Асуугаад байна. Та бүхнээс. Уучлаарай манай профессор Наруу Самбууга хэднэр маань бас тодруулж хэлэх байх. Зүгээр энэ чинь 1997 онд засгийн газрын тогтоол гараад нэг овгжуулах үйл явц болов. Тэгээд тэр тогтоолын заалтуудыг уншаад байхаар нэлээд тийм олон хувилбар гарцтай байж болохоор заалтуудтай юм билээ л дээ. За тэгээд нэгэн овгаан хэрэглэхэн болоод 80 гаруй жил явдсан ард түмэн. Тэгэхээр би овгаан зөвөр хаанаас олох вэ гэж одоо асуултаа үүснэ дээ. Тэгэхээр манай түүхч эрдэмтдүүд бол Монгол улсын Айл аймгийн ямар суманд уламжлалт овгууд тархан суурьшж байсан юм бэ гэдэг тийм сайхан ном жижигхэн гарын авлага номнууд үйлдсэн юм байна л хэвлүүлж гаргасан. Тэр их үнцэнтэй ном. Тэгээд тэндээс сонгохдоо одоо юу гэдгийг манай их өвөг дээдсийн одоо тэр өндөр хэрэгэм зэрэгтэй одоо юу гэдгийг хяад боржигнчгнүү нилээн тийм түүхэн алдартай түгээмэл зархалтай байсан нэр хүндтэй тийм овгуудын нэрийг аваад хэрэглэвэл одоо нэрээ зөв юм хэрэг чухал юм шиг байна гэж авч хэрэгэлсэн талууд нилээн байх шиг байгаа юм. А зөвхөн овог гэж юу хэлдэм бэ гэхээр гарал үүсэл ийм учиртай. Ураг төрлийн нэг язгууртай гэрвэл хүмүүсийн нэгдлийг л овог гэж хэлдэг. Ураг төрлийн нэг язгууртай гэрвэл хүмүүсийн нэгдлийг овог гэж хэлдэг. А тэгвэл ястан гэж юу хэлэх вэ гэхээр ураг төрөл гарал үүслийн хувьд нэг язгууртай овгуудын нэгдлийг ястан гэдэг. Ястан гэдэг нэр томьёо бол манай эрдэмтийн бичснээр Оросын хэлний народност гэдэг үгийг ястан гэдээ орчуулсан гэж байгаа. гэж хэлдэг юм байлээ. Уул нь Монгол нэр томьёонд аймаг юм байна л. Аймаг. Тэр одоо нууц тавчаанд чинь гараад байдаг штэ. Одоо тийм аймаг, ийм аймаг гэл одоо Тайчууд аймаг, Дарилган аймаг, Нэрүүн аймаг. Тэгэхээр ийм монголчууд чинь ястан гэдгүү аймаг гэж хэлдэг байсан. За тэгвэл дараа нь угсаатан гэж юу хэлдэг. Гэхдээ зэрэг ураг төрөл, гарал үүсэл мөн үү ихэнх хувьд нэгдмэл тийм аймагуудын нэгдлийг угсаатан гэж хэлдэг. Тэгэхээр угсаатан гэдэг бол өөрийн газар нутагтай, өөрийн хэлтэй, бусдаас ялгагдах, өөрийн генийн сантай, өөрийн соёлтой, өөрийн уламжлалт хууль цаацтай, өөрийн уламжлалт амьдрал ахуйн орчинтой нэг хэсэг бүлэг хүмүүс, ертөнцийн 7 тэрбум хүний доторх ерөөсөө давтагдахгүй ганцхан бүлэг хүмүүс байгаа, бий болсон бүлэг хүмүүсийг л угсаатан гэж хэлж байгаа. Тэгээд энэ дээр би бас нэг тодруулан хэлчихье. Манайхан овог ястан угсаатан үндэстэн гэдгийг холж автгаад байдгийг. Тэгэхээр үндэстэн гэдэг бол нөгөө төрийн зохион байгуулалттай болсон угсаатныг л үндэстэн гэж хэлж байгаа. Чанарын хувьд өөрийн төртэй болсон. Тэгээд тэр өөрийн бие төртэй улс боллоо шүү гэдгийг эргэн тойрны бас тийм улсууд нь хүлээн зөвшөөрсөн. Одоо тийм л чанарын шилжилт юм байна. Тэгэхээр энэ нэр томьёон дээр бол бод их анхаарах хэрэгтэй. Тэгээ энд бол яагаад энэ нэр томьёоны бодлоо үүссэн гэхээр хуучин социализмын үед одоо зөвлөлт талбайд ус гэж том гүрэн байлаа. Тэнд одоо Гүмэл явгааг ярина. Гүмэл явгаа бол гайхамшигтай түүхчин. Гүмэл явгаа бол угсаатан гэдэг үзэгдэл бол түүхэн үзэгдэл гэж биднээс үл хамаарах байдлаар буй болдог, үүсч хөгждөг түүхэн үзэгдэл юм а гэж хэлсэн. Гэтэл Бацурга уучлаарай. Их товчхон тодорхой байх юм бол манай нөгөө оролцогчд маань бас ярих цаг гарах. Баярлалаа. Тэгээд
тэрний сөргүүлээд социализм үед жаахан үзэл сурталжуулаад угсаатан гэдэг бол түүхэн үзэгдэл бишээ. Энэ нийгмийн үзэгдэл гэж авчиж гуйлал ингээл тэгэл энэ хөрсөн дээр соёл гэдэг юм бол одоо ойлголт эрс өөр болоод ингээл явдсан. За баярлалаа. Төлөвлөж байгаа та жоохон саяны ярьжсэн хүмүүсээс миний асуусан асуулт төр жоохон яг үж хариулмаар. Та энэ дээр одоо би энэ салхин сандаг төрийн бас байгууллагын төрөнгө та бүхнээс өмнө ярилцж байгаа таны ус удам төрийн салхин сандаг гэдэг юм бас юу байсан гэж ярьжсэн. Тэгэхээр та өнөөдрийн ярьж байгаа сэдвтэй холбогдуулаад жоохон ямар байр суурь илэрхийлэх вэ? За энэ хоёр эрдэмтэн профессор хоёр хүн Монгол улсын энэ түүх энэ хүн ам зүй тэр угсгаа аваг удам гэдгийг одоо мэрэгдсэн судлаач эрдэмтэн хүн байна л да. Тэгээд нэг ийм харамсал төрж байна надад. Бидний удам надад ийм авгийнхан ийм удмынхан гэж удамшуулаад өвлүүлээд үлдээсэн юм л да. Тэр энэ нийгмийн тогтолцоонд ингээд өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдсөн. Энэ дотор бол одоо энэ доктор Батцуургай өөрөө явж байна. Энийг судлаад яваад байсан хүн байна. Энэ хүн бас архивын зээл яваад байт юм байна. Ингэж явсаар байгаад яагаад өнөөдөр ингэж байгаа юм? Яагаад ийм байдалд хүрэж чаад өнөөдөр дахиад энийг тайлбарлаад яваад байгаа юм? Ямар учиртай юм? Яагаад энэ хүмүүс өнөөдөр эх орныхон төлөө сэтгэл зүрэхтэй байсан бол энэ хүмүүсийн докторууд өнөөдөр энийг ийм байдал хүргэчихгүй цогсоо чадаагүй юм гэсэн ийм гомдлыг би нэхмээр байна. Энэ үн тийм олон тайлбар өгөх юм надад алга ба шүү дээ. Энийг засах гээд би өнөөдөр зогсож шүү дээ. Одоо тэр хоёр хүнтэй ингээд зогсож байна. Тэгэхээр урдаас нэг баахан судалгаа, баахан эрдэмтэд, баахан харийн хэл ингээд тавьчих. Одоо энэ дээр хардаа код, шифр энэ ч Монгол хэл юм уу? Бидний өсөж өндөөлгсөн ээж аав юм би дуулаагүй л те. Хэллэгээрээ л гэсэн. Өнөөг сайхан Монгол хэл, өнөөг сайхан Монгол удамшил, өнөөгтэй байж л байсан байж тийм. Түүхэд судалсан хүн тэдний хүнд байсан, Чингисийн үед байсан. Ингээд яриад байх юм. Энийг яах гэж одоо яриад байгаа юм тэгээд. Энийг засаад охин яасан юм? Тэгээ ийм ярьчаа доктор болчихсон, тэгээ профессор болчихсон, тэгээ өдөөд одоо 60 70 нас хүрчихсэн. Тэгээ ингээд одоо энэ залуучуудын хиндвэ ичмээр санагдаад шүү дээ. Би ингэж л хэлнэ. Тэгвэл одоо яагаад ийм байдал бид нар хүрч вэ? Эргээд одоо юу гэдгийг бид нар ингээд ураг удмынхаа асуудлыг ингэж хөдөлдөг байсан юм байна. Ийм ач холбогдолтой юм байна гэдэг ингээд яриад байгаа. Бас тасарсан учраас л энийг ингээд бас хүмүүст ахиж ойлгуулах гээд л байна л да. Энэ дээр одоо жишээлбэл сая та дөнгөс улсын хурлын танхимаас ирсэн баг. Тэгэхээр төрийн төсвийн үнэ та юу гэж бодож байна? За ямар ч байсан энэ нэвтрүүлгийн урилгыг аваад хоцрооч чамаагүй заавал очноо гэд. Яг гэвэл энэ бол төрийн бодлогын төвшөнд энэ овог удмын үгийн бичгийг бичих, энэ овог удмаа сахиж энэ төрөө удмаа ариун байлгах гэдэг бол одоо Монгол төрийн бас нэг бодлого байгаасай. Тэр утгаараа энэ нэвтрүүлэгт би одоо оролцож байгаамаа. Адраас энэний яг эрдэмтэн мэрэгэн гэдэг утгаараа биш. Энийг одоо төрийн бодлогын төвшөнд одоо авч үзээсэ гэдэг ийм л одоо бодолтой хүн. Тэгээд Монгол үг байдаг шүү дээ. Төлгөө хувааж идэх гэсэндээ бишээ. Төрлөө мэдэх гэж одоо бид овог удмаа бичдэг. Овог удмынхаа талаар бие биендээ хэлж өгч ярьж хөөрдөг байх ёстой гэд. Энэ бол одоо дэндүү одоо яаралтай тулгамдсан харанг дэлдэж байгаа асуудал болчиход байгаамаа. Тэгээ энэ эрдэмтэн мэрэгд маань одоо санаачлаг гаргаад урд нь би одоо энэ салхин сандаг ах байна. Одоо энэ бусад хүмүүстэйгээ яг энэ овог удмын угийн бичиг хөтлөх талаар одоо санаачлаг гаргаад явж байгаа хүмүүстэйгээ уулзч байсан. Миний байр суурь ийм байна. Тэгэхээр таны асуултанд би яг энийг одоо бид ойрын үед хэн нэгэн эрдэмтэн хэн нэгэн хүнд лаахайтахгүйгээр Монгол хүн болгон яг өөрөөсөө дор дороо эхлээсэ. Би бол одоо 2-3 жилийн өмнөөс эхлээл хамаатан садан ахан дүүсээс одоо ингээл асуугаад бичээл яваад байгаа. Тэгээд бол мэдээж мэрэгжлийн төвшөнтөр айхтар ургийн мод зод гэдэг нарийн ширийн байна шүү дээ тийм ээ. Тэр бүр мэрэгжлийн төвшөнд биш ч гэсэндээ ингээл асуугаал за аав юм байна тал юм байна ижим юм тал юм байна гэл ингээл бичээл бодоол ингээд явдаг. Ийм л нэг жирийн Монгол иргэн хүний хэмжээний л одоо зүтгэл гаргаад явж байгаа хүн байна. Энэ хүлцээс нь бас залуучуудын төлөөлсөн хүмүүс жоохон энэ ураг удмын энэ бичиг хөтлөх гэдэг асуудлыг жоохон яг юу гэж үдээж авч үзэж байгаа.
За миний хувьд бол үглээс одоо шинэ баг байхад одоо манайх бол аавын эцгийн тал бол их олуулан байсан. Тэгээ намайг одоо 4-р ангид байхаас эхлээд одоо үл цагаан сар ч юм уу 100 болохтой зэрэг аав намайг одоо морин бол дагуулад одоо хамаатан ах дүүнэр хамаар дагуулад явдаг байсан байхгүй юу. Тэгээ юу гэдэг вэ гэхлээр зэрэг одоо энэ одоо айг бол намайг одоо эднэр ч хооронд нь танилцуулахгүй нийгэмтгэд айг бол эднэр ч хоорондоо суудсан байж гин шиг байт. Тухайн үед бол би баг байсан болохоор яг төвөндийн тэрийг бол ойлгодог байсан байхгүй юу. Инээ төрөлтэй. Бид сони юм ярьж байгаа юм. Гэтэл яг одоо эргээд бодоход бол юу гэхлээр одоо түрүүний одоо эрдэмтдийн хэлж байгаа шиг тийм ээ. Өнөөдөр Монголд маань бас ингэж аюул үүсгэж байгаа шиг ийм асуудал болчих уу гэдгээс л эмээсэндээ л миний эцэг маань намайг тэг дагуулж явсан юм байна гэдэг л одоо миний ерөөсөө дотор байна байдаг байхгүй юу. А тэгвэл эцэг өвгүүд маань бас л мөн бодвол ингэж л одоо тэр ургууд нь хооронд нь танилцуулж тийм ээ. Энэ чинь одоо гэдэг манай энэ аавын дүү, энэ миний ээжийн дүүгийн хүүхэд, энэ миний ийм байх ш, энэ чинь ийм чиртэй шүү гэдэг юм гээл авч явдаг л байсан юм болов гэж миний хувьд л одоо яг харж байна л да. А яг эрдэмтдийн хувьд бол одоо гэдэг одоо ингээд өнөөдөр Монголд маань энэ хэцүү болчлоо тэмүүлчлээ гэдэг талаас нь харж байгаа шиг байна. А биний хувьд бол юу гэж хараад байгаа гэхлээр залуу хүний хувьд ингээд харахтай зэрэг за түүхэн сэргээс өгөхтэй зэрэг шиг бол Чингис хааны үед тийм ээ. Эзэн Чингис хаан бол их Монгол улсыг явуулахтан гол байгуулалтыг юугаар хийсэглэр ерөөсөө овгийн зохион ба тий. Одоо ураг ов гэж байгаа тий. За тэр урянхаа, тэр жалаар, тэр хатгиж гэдэг юм уу. Тэр бүх овгуудыг дотор нэгтгэхэд тэр овгуудын толгойлогчийг тавиад ингээд авч явсан. А тэгвэл тэр үүргүүд нь бас л ман адилхан тэр одоо шинэ хатгууд нь юу хийж чадах юм. За шилээ тэр урууд мангууд гэдэг үзэхэд тэр дайн байлдэнээс өгсүүлээд тэд нар юу хийж чаддаг байсан. Нөгөө нэг өвөг дээдсээс дамжиж ирж байгаа одоо шинэ нэг бидний тэ одоо сайн чим чилж шүү дээ 50% эцэг ихээс дамжиж гинэ гэдэг. А тэгвэл миний аав шилэн миний аавхад одоо малын юмч юм байсан. За миний өвөөхөл одоо үгдгийн тэр одоо жорн хайруулж одоо үгдгийн тэр им тан одоо энэ тэ имийн ургамал хийдэг байсан ч гэдэг юм. А тэгвэл миний генэд тэр юм бас л явж тарах нь дээ. А тэгтээ зэрэг ураг овг гэдэг бол тэр өвөг дээцээс өвлүүлээд аваад ирчихсэн байгаа тэр гайхамшигтай юмыг тэр овг дотроо өөрөөр тэр чинь усынхаа генерэн ч юм дамжаа явж идэг. А тэр илүү чадварыг нь л одоо өөрөөр тэр улсын зохион байгуулалт нь ч юм уу те. За одоо тэр номтыг өгөхөл одоо эдний эрдэм мэдлэгдэн гаргууд эдний эрдэм мэдлэгдэн тавьж гэдэг юм те. За эдний өвөг дээц угаас эртнээс нь зурхай судалдаг бас эднийг тэр зурхай одоо тэр юм мундаг юмд энийг нь тавьж гэдэг юм уу. Ийм зохион байгуулалтыг бол монголчууд тухайн үед нь өгдөг байсан юм болоо да гэсэн миний одоо үгдээс ингээд түүх судлаад тастай харагдаад байгаа байхгүй. А тэгвэл өнөөдөр энэ мэн үл үхлээ зөвл одоо байхгүй болчлаа шүү дээ. Одоо тэгэл яг энэ сайн ярьж байгаа шиг борж байгаа үхлээ зөвл бүгдээрээ болчоол те. Тэгвэл бүгдээрээ л одоо үгдээ өнөөдөр хаан төр байсан бүгдээрээ хаан ширээний төдөө тэмцэлтгүү гээд. Ингээд үзэгдсэн зэрэг үл өнөөдөр бид нэр юм энийг эмх замраагүй зохион байгуулалт болчоод өнөөдөр хүмүүсүүд яриад байгаа шүү дээ. Юу л дотоод байнг үл эв нэглэл гэдэг юм дутаад зохион байгуулалт дутаад ч гэдэг юм уу те. Тэр жалга домныхоо үзүүлэлт чив ихээс өксөл өчнөл юм болчихсон. Гэхдээ зэрэг энэ өв уламжилж ирсэн байна ёс тэгээс өксүүлээ тийм ээ. Өвөг дээдсийнхаа нарийн шир юм бид нар чи мэдхэн байгаад хитрхи их гадны өв соёл гэдэг юм руу харьжаад тэгээ Монгол гэдэг энийг тусгаар тогтносон энэ гайхамшигтай юмнаас салцснаас болоод бид өнөөдөр ийм юмд хүрчээд байна гэдэг л шил миний хувьд л ойлгоод байгаа байхгүй. А тийм л учраас өнөөдөр энэ үзүүл бол одоо зайлшгүй гарч ирэх хэрэгтэй байна гэж л ойлгох. За баярлалаа. За миний хувьд бол сая Батцуурга хэлсэн 1925 онд ингээд хоригдсон тогтоол гарч ирсэн гэж байна. Тэгвэл намайг 1985 онд 8 дугаар ангид байхад намайг эвлэл дэсэж хаад залуучуудын эвлэл дэсэж хаад яагаад 3 үе бичиж ирээрээ гэд тэр бичгийг хөтлүүлээд яагаад тэр юуг маань бичүүлдэг байсан болоо гэсэн бас нэг асуулт гарчлаа. Тэгээ одоогийн манай нийгэмд яагаад халамж хавт гараад байгаа юм бол гэдэг хоёр юм дээрээс миний энэ төдөвд орж хууртай хамтарч энэ залуучууд маань нэгдэж гарч ирсэн. Яагаад таны хэлдэг тэр түрүүний хэлсэн тэр цагаан сормостой яагаад манай Монгол хүүхдүүдийн маань ингээд гар хөл яагаад ийм ингээд бүр ясчлалтан ингээд сэрэг болоод бүржин шиг болцсон бэ? Яагаад ийм болтол нь та нар ингээд явуулсан бэ гэдэг юунаас л бидний нэгдэх санаа гарч ирсэн. Баярлалаа сонь сайхан асуулт байна. Тэгэхээр юу л да цус ойртолтын хэмжээ ингээл үйлээл нуурын яраад жил бүрхний тундсдээ нэмэгцээр галын зузаан тундсан дагавар үүсдэг шиг ийм маягаар явдаг эдийн цус ойртолт нэмэгдэлт. Тэгээ цус ойртолтоос болж юу үүсдэг вэ гэхээр хамгийн түрүүнд оюуны хөгжлийн доройтол үүсдэг. Хүн амын дотор оюуны хөгжлийн доройтол эцтэй хараамай бодсон бэртгчин сэтгэлгээтэй рүү götэлдэг. Энэ нэг мундаг аюул байдаг. Нөгөө нь энэ чимээг хүнд хинд ч харагдахгүй чимээгүй явдаг одоо тахал
Нөгөө нэг нь юу гэхээр түрүүн би хэлсэн удамшлын өвчин үүсгдэг генүүд уучлаарай баярлал нэгдэж илэрч гарч ирээл өвчин болж гарч ирээд байх тэр орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Ингээл чимээг яваал байна. Тэгээд дээрээс нь төрөлхийн согог гажигтай төрдөг хүүхдийн тоо хүний тоо нэмэгдээл байдгийг. За дараа нь ерөөсөн хүний альва өвчин эсэргүүцэх дархлаа сулраал яваад байдгийг. Одоо инкма доктор хэлэх бах одоо Монгол улсын хүн амын дотор хүн амын өвчлөл нас баралт хоёр цус ойртолттой хэрхэн холбоотой байныг бол бид цоос эрдэм хэлгийн ажлын тайлан одоо улсад хүлээлгэж өгөх гэж байна. Ингээ харахаар цус ойртолтын коэффициент хүн амын бүхий л өвчлөлд нөлөөлдөг нэмэлт нэрмээс хүчин зүйл болчихж нас баралтанд нөлөөлдөг нэмэлт нэрмээс хүчин зүйл болчихж уул юм байх ёсгүй юм. Энд чинь 80-аар чухал жил ингэж явсаар гал хоримтлагцаар өнөөдөр ингээл ил гарч ирж байна. Ил гарч ирж байгаа нь юугаар мэдэгдэж байна вэ гэхээр таны хэлдэг тэр янз бүрийн одоо давж аарал тэгэл ясан хэврэг за гихчлэнгийн энэ удамшлын өвчин савг. За жишээ нь Монгол улсын 21 аймгийн хүн амд 10 төрлийн удамшлын согог илэрдэг болчих. Гэхдээ хоёр аймагт илэрдэвэл бид нэр санамсаргүй үзэгдэл мөнгөн ус байгаль орчны бохирдол юу гэдгийг бодож болгосон ч гэтэл 21 аймагт энэ 10 төрлийн согог ямар нэг хэмжээгээр илрээд байна гэдэг чинь санамсаргүй зүйл биш болчихжээ. Тэгээ энэ цус ойртолтой холбоотой байна уу үгүй юугаа шинжлэх ухааны анализ хийхдээ зэрэг хөтөлбөр байхгүй нотлогдож байгаа. Одоо энэс илүү ийм л үр дүнгуудыг л эрдэмтэд чадан ядан хийж төрдөө илтгэж ард түмэндээ гаргаж тавих гээл одоо зүтгээд 20 гаруй жил одоо бид зүтгэл. Одоо гарах арга зам бол ерөөсөө л бид нэр одоо сая их хурлын гишүүд бас цагаан сараан энэ сайхан цуглархтай ах トゥ нэрээр цуглархтай ургийн бичгийн хөтлөх юм руу одоо шуур хайлан оруулахад их сайхан санаачил гаргаад уралдаан зарласан юм байна. Энийг чухал зүйл гэж би бодож. Энд бол хамгийн эхлээд мэдээллүүдэн сайхан цуглуулад ав. Би хэний хин гэж миний аав хэний хин гэдэг байсан, ямар жилтэй байсан, ямар увдстай авьяастай байсан энэ төр бүх юм сайхан өвг давхбуурлуудаас бичээд тавчих. Тэгээд дараа нь угийн бичгийн хөтлөх номыг энэ номыг бол боловсрол шинжилгээ ухааны яамны даалгавраар хийгээд ард түмэнд түгээж байгаа ном. Тэгээ одоо бол нэг 10 гаруй мянган ном хэвлэгдээд одоо жишээ нь Дорнотой аймаг, Говьалтай аймаг гэл аймагуд санаачил гаргаад ном аваад сургалт аваад явж байна. Хамгийн гол нь ард түмнээ энэ сайхан цагаан сарын баяраар саяын их хурлын гишүүдийн гаргасан санаачлагын тулгуурлаа сайхан мэдээллийг цуглуулад аав хүмүүр ахмадуудаас энэ их үнцэнтэй шийдэх гарцыг хэдүүлээ завсгалгаанаараа эргээд ярина гэж бодож байна. Тэгэхээр таны байр суурьсаас баярлалаа нэвтрүүлгээ эхнийхээ хэсгийг өндөрлүүлээ. Тэгэхээр энэ ураг удмын хөтлөх тэгээ овг удмын одоо генетикийн холбоос цус ойртолтоос эхлэхэд энэ бүгдийн өмнө толгорч байгаа. Монгол хүн болгон бүгдээрээ санаа зовоод одоо зарим хүмүүс ингээ бохимдаад одоо энэ яагаад одоо олоо хэмж авахгүй байгаа ингээ тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө бидэнд өөрсөнд тулж байгаа асуудал байхгүй юу? Би өөрөө ихэд өөрийнхөө уран бичиг яаж бичих хүүгээл асуудал тулж. Та одоо өөрөө бичиж эхлүүл яах вэ гэж. Тэгэхээр энэ яах вэ гэсэн гацаанаас нь гаргаж өгөхгүй болохоор энэ ард түмэн бүгд хүсэж байгаа боловч хөдөлгөлт дийлэхгүй байгаа. Уран бичиг хөдлөх уран заавар номнуудыг хэдэн жилийн өмнө гаргасан тийм ээ, олон ном гарсан. Би энийг одоо сүүлийн 5-6 жил судалж байгаа хүний хувьд тэр номнуудыг уншаад хөдөлтийн журмыг нь ягаад хөдлөх гэсэн чинь хүчрээгүй үнэхээр. Тэр өөрөөр хэлбэл боломж зүйлийг нэлээд бас төвхтэй байдал руу бичсэн санагдаад байгаа байхгүй. Нэг хоёрдугаарт нь энэ гаргалгааг бид нь зөв гаргамаар байна. Бид нэг энэ ургийн бич овгийн удаад нэг генетик ойртно гэж яриад байдаг. Эний цаана монголчууд бол эртээс сайн ангаахны доктор хэлж байгаа нэгдэнтэй хэлж байгаагаар угаас би гэдэг юм бол ээж аваасаа 50% генэ аваад өссөн. Тэгвэл миний өмнөх үе чинь ээж аваа 2 хүн.
эмээ өвгөө 4 хүн. Тэгэхээр миний ген гэдэг бол ингээд үндэстэй мод шиг юм байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр би ингээд 9 дугаар үеийн хүндийг очиод 9 дугаар үеийн өмнө 256 байж. 256 2-оор гэр болоод 128 он тэгээд хорж явж байгаад ингээд хамгийн сүүлд нь би 9 дугаар үедээ би төрсөн баг. Тэгээд надаас хойш манай хүүхдүүд ингээд дахиад явчихна. Тэгэхээр бид нар бол одоо ургийн мөч хөтлөختөө монголчууд энэ доошоо ингэ салбарсан үндэс. Дээшгээ дахиад салбарлаа явчих. Ийм нарийн сүлжээг хөтлөх технологи байгаагүй. Тэгэхдээ монголчууд оюун ухааны тэр гайхамшигт чадварын хүчийг бол аавын талаа бариад ясан төглөө бариад ов удмыг хөтлөөд тухайн үедээ бол эн чинь үйлч арт түмэн нутаг орон зайн баримжаагаараа бол цусан төглөөдөө таниад ялгаад байдаг байсан. Орчин үе яатсан бэ гэхэлэр нөгөө тэр хөндийнхэн гэж ярих та болсон. Хороолт байгаа тэр бодисных гэж ярихгүй шүү дээ. Өнөөдөр дээд хогт манай хамаат нөгөөд ороод би мэдхгүй. Тэгэхээр одоо орон зайн байгууллагч байхгүй болсон. Тэгэхээр бид одоо тэрийг чинь тэр нутгийнхан гэж ярихад хэцүү болчихж байгаа байсан. Нэг. Хоёрдугаар бид нэг энэ олон нарийн сүлжээнүүдийг одоо бол орчин үеийн мэдээллийн технологи хөсцсөн учраас бид нэг шинэ байдлаар бүрдэх боломж бүрдсэн. Өнөөдөр генетикийн сүлжээ модыг байгуулдаг, уран удам хөтэлдэг програм хангамжуул дэлхийн нийтээр маш олон програм хангамж бий болчихсон. Тэгэхдээ яг монгол хүний одоо бидний нөгөө нэг хөтэлдэг юм дараа зогсохгүй шил гадаад их юм бол овгнэр 3-тай байдаг тийм ээ. Манайх бол эцгийн нэр аав нэрээр явждаг юм тэр. Тэгэхээр бид өөрсдөө энийг хэрэглэх тийм шинэ аргуудыг хийх юм бол гэж бодож байгаа. Тэгээ би энэ талаараа нэг санал дэвшүүлж явж байна. Инхмаа доктороос асуу энэ манай нэг үзэгчээс асуулт ирсэн мөр энэ Европынхын энэ үеэлүүд хоорондоо суугаад байдаг юм уучтай. Би тэнд ч одоо цус ойрточдөг юм гэсэн зүйлийг яриад байна. Магадгүй бас Европууд ингэдэг чи бид нар яадаг гэж бодож болох юм шүү дээ бас зарим хүмүүс тийм ээ. Тийм, ер нь тэгдгэлдээ энэ энтхэг Пакистан гэх мэтийн орнууд одоо хуулиараа зөвшөөрч штэ тий. Төрөл ах トゥ нар суухыг зөвшөөрч штэ. За нөгөө талаар бидний сайн мэдэх энэ Хатан хаан Сиси кинон дээр бүлүүд тийм ээ бүлэгчдөөс хоорондоо гэрлээл одоо ингээд сайхан хосоод өөр хүүхэд эрүүл хүүхэд гараал ингээл байгаа харагдах юм биш үү. Тийм чинь одоо тийм их аюултай үзэгдэл муу юм уу гэдэг асуудал тавьдаг л да. Тэгээд би зүгээр нэг судалгааны үр дүн олж харснаа л ярив. Испанийн Сантьяго хотын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа л да. 2009 онд үр дүнгийн дэлхийн сэтгүүл тавьсан байсан. Тэгэхээр Хабсбургийн хаан ухсаа гэж Испанийн Хабсбургийн хаан ухсаа гэж 1500-аас 1700-аад оны хооронд 200 жил хаан төр байсан их хүчтэй хаан ухсаа байсан баг. Тэгэхээр Хатан хаан Сиси кино бол тэр Хабсбургийн хаан ухсааны нэгэн үеийн түүхийг харуулсан кино л да. Тэгээд эрдэмтэд юуг зорь судалсан гэхэлэр энэ Хабсбургийн хаан ухсаа мөхөхөд цус ойртолд нөлөөлж өгөө юу гэж судалсан баг. Тэгээд тэр Филипп 1 гэдэг хаанаар тэр хаан ухсаа эхлээд за Чарльз 2 гэдэг хаанаар дууссан байдаг. За ингээд үе үед тэр хаан ухсааны дотор дандаа одоо цус ойрцсон гэрэлтүүд 11 цус ойрцсон гэрэлт байсан байна. За тэр 11 цус ойрцсон гэрэлтээс 8 нь үеэлүүдийн гэрэлт. За 3 нь болохоор одоо авга ахын зээ охин дүүтэйгээс гэрэлтэх ч юм уу тий. Ийм гэрэлт байсан байгаа юм л да. Тэгээд л тэр анхны Филипп хаанаас Чарльз 2 дугаар хааныг хүртэлх тэр үе үед одоо цус ойртолтын коэффициент яаж нэмэгдэж ирээд тэр Чарльз 2 хаан дээр хит болж ирсэн гэдгийг тооцож үзсэн байгаа юм л да. Тэгэхэд Филипп 1 хаанаас Чарльз 2 дугаар хааныг дуусал цус ойртолтын коэффициент 10 дахин өсөж ирсэн байна. Тэгэхээр хамгийн одоо тэр Хабсбургийн хаан ухсааны хамгийн сүүлчийн хаан болох тэр хин Чарльз 2 дугаар хаан бол 39 настайдаа өөд болсон дээд зэргийн цус ойртолтын одоо золиос болсон 2 удаагийн гэрэлтээс үр хүүхэд байхгүй. За тэгээд тэр данхар толгой тэдэргээ хочилдог байсан л удамшлын 2 төрлийн эмгэгээр хувь хүнийхээ үед маш их зов зүдэрч одоо байсан бидгийг. Тэгээ эрдэмтэд одоо судалгааныхаа үр дүнд энэ Хабсбургийн хаан ухсаа 200 жил хаан төрийг барьж исэн тэр хүчрхэг хаан ухсаа мөхөхөд бол гарцаа байхгүй цус ойртолд нөлөөлсөн юм байна гэдгийг тогтооцсон байдаг юм бэл. Тэгэхээр энэ бол одоо тийм их аюултай үзэгдэл биш юм байна. Үгүй гайгүй байгаад идэм байна гэж юусоо ойлгож болохгүй. Тий эцэст ингээл үндэстэн мөхөхөд л хүргэдэг юм л идэв. За тэгэхээр өнөөдөр манай хэлцүүлгийн ихний хэсэг ингээд ерөөхдөө өндөрлж байна гэх хэсэг хугацаанд гэж уулзаад хэлцүүлгээ өргөжүүлье. Эргээд уулзах. Яа ингээд нүүдэлцэл ток шоуд мөн үргэлжилж байна.
Тэгэхээр үзэгчээс их олон асуулт ирсэн байна. Ерөнхийдөө. За энэ цуссан төрөл гэдгээ ер нь бол яаж ялах юм энэ гээл асуусан байна. Ер нь эцгийн талыг барьж хөдөлдөг юм уу, эхийн талыг барьж хөдөлөх ёстой юм уу гэдэг зүйлийг бол бас асуусан байна. Тэгээ одоо юу гэдэг миний өөрөө та бүхний асуултанд хариулж миний өөрийн бас нэг гайхаж байгаа нэг зүйл бас байгаад байна л да. Жишээлбэл би таныг бол санаж байна 2 жил өмнө 3 жилийн өмнө нэг ийм угийн мод гэдэг ингээд хамгийн оновчтой хөлбөр байж болох юм а гэсэн байна. 2010 онд бол бас ингээд ном хэвлэгдээд гарсан байна. Бас өөр хүмүүс өндөө бол ингээ угийн бичиг төлөв нэг ийм амар ийм хялбар арга сэтлээ барьлаа энэ тэгээ зөндөө яриад идэх л да. Гэтэл одоо юу гэдэг түрүүнд хөдөлгөж байгаа бухимдаад байдаг шиг өнөөдөр хүртэл угийн бичгийг хөтөлтөө хүчмэн амтнаас бол дийлэнх л үгүүл гэж чадахгүй бол чадахгүй л мэдхгүй үгүүд мэдэхгүй л гэж хариулаад байгаа. Яагаад ийм байдалтай болчих гэдэг зүйлийг ярмаар байна. Баярлалаа. Би өнгөрсөн жил Говьалтай аймаг сургалт хийсэн. Энэ чинь сүүлийн 3-4 жил бүх аймгийн соёлын ажилтнуудад сургалт хийгээд, нийслэлийн соёлын ажилтнууд сургалт хийгээд энэ номыг түгээгээл яваал байгаа юм. Ганцхан харамсалтай нь их удаан байгаа юм. Итгэвчүүлмээр байгаа юм. Номжуулмаар байгаа юм. Тэгээд номжуулчингууд аймгийн засаг даргыг би бөхөрхөө номжуулчлаа гингүүт нь мэрэгжлийн эрдэмтэд соёлын хамтаа хамтар дахиуж ичээ сургалтыг хийгээд өгч байна. Тэгээд энэ угийн бичиж хөдөлж сурна гэдэг чинь нэг нэлээ хэдэн жил явж иж энэний ард гарan шиг энэ шаггүй хэцүү. Толгойд бодоход их амархан юм шиг мөртлөө шаггүй хэцүү. Энийг бас нэг би нэг хэлээ гэж бодож байна. За тэгээд дээрэс нь одоо юу хэлэх вэ гэхээр саяын таны асуусан асуултан дотор гарч ирж штэ. Ямар чигтэй асуулт байла. Тийм тэр цусан төрлөө яаж мэдэх вэ гэдэг. Ясан төрөл, цусан төрөл гэж үл яхаа түүхэн сурвалж ном зохиолууд бол ясан төрөл, цусан төрлөгөөд ингээд сайхан нэрлээ заншдсан ард түмний тархинд шингэсэн байдгийн. Ингээл яваад байдгийн. Яг орчин цагийн генетикийн шинжилгээ ухаанаар эцэг ясын арга ясын үтээгээд их ин генүүд цусын үтээдгийн байна гэж тогтоожсон шинжилгээний үр дүн байхгүй. Магадгүй тэр ирээдүйд одоо тэр юу гэдгийг шинжилгаан хөгжихийн хэрээр тэр тийм байдаг бол тэр нууцыг тайлах цаг ирэх л байх. Ямар ч юм өнөөдөр ясан төрөл эхийн талаар бол 5 үе хүртэл хөтөлж болно. Эцгийн талаар бол одоо 7 үе хүртэл хөтөлж болно. 9 үе хүртэл хөтөлж болно гэл янз янз яриа яваад байгаа юм. Энэ ярианууд янз янз байж болно. Бид шинжилгааныг л барих хэрэгтэй. Орчин цагийн генетикийн шинжилгааны нотлогдсон юм дээр л тулгуурлаж ярихгүй бол нэг одоо зайрын хүн гарч ирээд эхийн талыг 5 үеэр хөтлөе, эцгийн талыг 9 үеэр хөтлөйг бол бид дагах ёс байхгүй. Шинжилгаа юу хэлж ийн бид шинжилгааны үгийг л дагах учиртай. Тийм учраас тухайн хүн дээр ясан төрөл энэ генүүд нь энэ хүнд ийм генүүд байна. Энэ ясан төрлийн генүүд нь энэ эцгээс нь ирж энэ цусан төрлийн бүтээдэг генүүд байна. Энэ эхээс нь ирж тогтоох арга байхгүй. Байхгүй. Шинжилгээнд байхгүй. Би энийг өстой баталгаатай хэлье. Тэгээд энэ ажил ер нь жишээлх юм бол одоо таны зохиосон аргачлалыг одоо дэмждэг ч юм уу? Таны одоо энэ зохиосон аргачлалаар хідэн өрөх угийн бичиг хөтөлж байна. Тэгэхээр би энэ угийн бичиг хөтлөх одоо энэ хүмүүсийн хэлж байгаа гэдэгт хэлж байгаа тийм актер судалгааны ажил хийсэн хүн биш ээ. Би бол энийг орчин мэдээллийн технологид оруулах шинэ боломж таарах. Тэгээд нөгөө нэг тэр сая Бацууга хэлээд байгаа энийг хөтлөх чинь тийм амархан зүйл биш ээ гэдэг. Тэр амархан биш зүйлийг чинь амархан болгодог аргыг л олцоод байгаа байхгүй кодлдог. Тэгэхээр энд би яг та нарыг хэлээд байгаа генетик холбоосыг нь кодоор хийгээл тэр хүүхд хэний юм бэ гэдгийг таньдаг бүртгэлийн систем үүсгэж байгаа. Яа жишээлбэл та танилцуулах боломж байна. Тэгэхээр би энэ угийн бичиг тэг өөрөө шийдэж байгаа хэчнээн хүн энийгээр ингэж хийвэ гэж байна. Үнэхээр энийг би ингэж шийдчихэд өөрийнхөө угийн бичгийг гаргаад өөрийн угийн модыг зурж байгуулад ингэ хийсэн. Дараа нь өөрийнхөө аав. Наг зөөгөөс буюу ээжийнхээ аавс эхлээд дахиад хийсэн. Ингээд 2 айл дахиад одоо 5-6 айл бол энийг ингэ хийгдсэн байгаа. Учир нь энэ бол өөрөө тэг програм хамжийг бэлтгэх хугацаанд 2009 оноос би сайжруулаад явж байгаа. Тэгэхээр үнэхээр л одоо энийг дэмждэг юмыг би олж харахгүй байхгүй. Би өөрийн хүчээр тэр програмыг хөгжүүлж байна. Өөрийн дүү одоо хамтаж ажиллаад ингээл програм хангаж өсвөл одоо эцэст одоо энэ номыг ингээд бүхэн төрөх хэрэгтэй байна. Энэ номыг яагаад үндэсний их ашигт нийцээд ийм шаардлагатай юм. Энэ номыг яагаад интернетээр үнгүү тарж болохгүй. Усаас мөнгөний гарч яавахгүй.
Энийг л гайхаад байна л да. Тэгэхээр би учраас би бас энэ сонирхолтой асуултууд гарч ирээд байгаа учраас би хариулъя. Яг нь компьютер дээр одоо эрэгтэй эмэгтэй хүнийг ингэ тэмдэглэн тэрний ах нь тэрний аав нь тэр гээд ингэ бичсэн юм компьютер команд өгөөд зургийг зурчих. Энэ шиг амархан байхгүй. 3 үеэс өг эцгээ эмэгээс урагш мэдэхгүй байхад компьютер мэдээд гаргаад ирэхгүй. Энд чинь нэг айл өрхөн угийн бичиг гаргалаа. Хажуугийн доржгоонтай ямар холбоотой юм бол, цэрэнгуйтай ямар холбоотой юм бол, дулмаагийнхтай ямар хамаатай юм бол ингээл зураад байхтай чинь зэрэг ингээл тойрглол яваад өгнө. Тэрнийг жинхэнэ бодит мэдээлэл олж ээж л хооронд нь бичиж угсарч хийн. Эхлээд бичиглээ хийчих. Би 20 гаруй жил энэтэй ноцолцсон хүн зовлон хэлээд нь шүү дээ. Энийг амархан байдгүй. Би Увс аймгийн Тариалан сумд 1974 онд очсон. 5 жил би тэр Тариалан сумын ард түмний угийн бичгийг гаргахад би гараа сар байтал бичдэг байсан. Одоо надад 3-4 хавтас материал бий. Энэ их хэцүү. Хүн бодгодыг амархан бодогдно. Иглээд мэдээллийн сайн бүрдүүл хувь хүн. Би миний аавын талын ахын дүүс нь юм, ханийн талын ахын дүүс нь юу юм. Бүгд мэдээллийг сайн цуглуулахад энэ их хурлын эрхэм гишүүдийн энэ санаачлаад байгаа энэ цагаан сараараа ийм анхаарлаа тавь гэдгийг энэ их үнцэнтэй юм аа. Түүнээс цагаан сараар ганц өдөр ургийн бичгээ босгох чинь гэж байдгүй юм шүү уучлаарай. Байдгүй юм шүү. Энэ их хэцүү. Тэгээд интернетээр яагаад тараа болдгүй гэж байна. За интернет гэж ярихаар эртээд ярьж ил одоо интернетийн давталгаа, хакерийн давталгаа гэж аюултай юмнууд гараад ирсэн байна. Хамаагүй хувь хүний мэдээлэл тэр гэр бүлийн холбоотой, ураг төрлийн холбоотой мэдээллийг тавьж болохгүй байх шүү гэд нэг айхтар компьютерийн залуу бүр сануулж хэлж байна лээ. За нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт хамаагүй энэ номыг CD болгоод тарааж болно. 2 жилийн дараа нөгөө CD-г уншдаг техник алга болчихвол яах вэ? Эцэст компьютераар тарааж болно, CD-гээр тарааж болно. Өнөөдөр л өөрснийг аргалж байгаа. Маргааш нөгөөдрийнхээ үед бид юу үлдээх вэ? Энэ ном чинь нэг айлын бурхны авдар дотор байг л да. Одоо Төдөг гойнд бичсэн байгаа. Одоо би Төдөг гой ингээд уншуулхад бол энд ингэж бичсэн байгаа. Шинээр гэрүүл болгочдод одоо цэнхэр хадагт дээр тавиад энэ номыг одоо ард түмэнд түгээж явах хэрэгтэй юм да гэдэг. За энэ Төдөг гой ингэ ойлгосон баг сурга. Тэгэхээр номоор ард түмнээ бүх өрхөн угийн бичиг хөтлөх номоор хангацгаа Монголын төр. Энэ бол түүхэн гавьяа болно. Тэгээд тэр нь айлын бурхны авдраа хүүг 16 нас хүрэхээр угийн бичгээ. Одоо энэ номыг яаж түгэж юм зарж байна уу? Зүгээр энэ номыг бол аймаг төсвийн мөнгөөр энэ номоо захиалж хэвлүүлж аваад нутагтаа очиод өрхүүдтэй түгээчих. Одоо бол яг тэгж явж байгаа. Тэгээд явж байгаа. Энийг л эрчимжүүлээч. Тэгээд бид нэр говьвалтад очиж сургалт хийсэн. Тэгэхэд тэр говьвалтын бүх сумдын соёлын ажилтнууд ирсэн. Манай ард түмэн бол ухаантай ард түмэн өөр өөрийнхөө их хөөрхөн хөтөлж байна. Аав ээжийнхэн өнгөц зургийг тавьчихсан ингээл янз янзаар хийж. Яг тэрнийг харахаар угийн бичиг гэдэг чинь нэгдүгээрт одоо би ах トゥ хамаатангуудын хоорондын ураг төрлийн холбоог илэрхийлнэ. Нөгөө талд нь хамгийн үнцэнтэй нь би ямар айлын үртэй өөрийгөө ураг холбож болохгүй юм бэ гэдгийг олох ёстой. За тэгээд дээрэс нь бутаж хөөхд зөндөө би. Бацурга би нэг юм бутаж хөөхдөд бид юу хийх вэ? За ихээр авлаа гэж хэлнэ. Тэгвэл 5 эцгээс 5 хүүхэдтэй эмэгтэй хүн байж л байна. Амьдралын ерөөсөө байгаа бодит амьдрал. Тэгээ тавуулангийн нүүрэн дээр чиний эцэг тэр гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ ном дотор бичсэн байгаа. Тэр бүр жишээн дээр дурж байгаа. За охиноо 16 хүрэхээр нь чихэнд нь шивнчихээрээ чи тэрний хүүхч гэж хэлхийн хэрэггүй. Зүгээр л минийхөө тэднийх нь чинь манайтай ураг төрлийн холбоотой юм гинлээ шүү. Минийхөө ураг холбохгүй байхыг анхааралтай аваарай гэж нэг дуурчих жишээ. Ийм нарийн ширэмийг бүгдийг энэ номд хэлээд өгсөн. Бусад гарын авлагул зүгээр л
Бацуурга таасаа энийг юу яалаа гэл айл өрхүүдтэй тэр Говьалтай аймаг ингээд үнгүү тараана гэсэн байна гэдгсэн тий. Тэр хүмүүс аваад хэрглэж байна гэж хэлсэн. Би дөнгөж сая Говьалтай аймагаас дөнгөж автобусаар ирээд шууд энд оролцож байгаа хүн. Тэгээ энийг би сая Говьалтай аймгийн нэг сумаас өөрөө 7,000 төгрөгөөр худалдаж аваад ирсэн. Тэгээд за уучлаарай та миний үгийг таслаад явах. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэхээр соёлын төвийнх нь эрхлэгч өөрөө яг тэнд ингээд ураг удам уламжлал гэдэг бас бид нар мэдээлэлээ хийгээд доод бид нар дунд сургуулийнхаа бага ангийнхаа хүүхдүүдийг амархаас өмнө гэж ингээд аялж аваад ирсэн. Тэгээд энэ дэр ингээд тэр соёлын төвийн эрхлэгч түрүүн бид нарт сургалт хийгээд 30 ширхгийг өгсөн. Одоо сая дахиад 50 ширхгийг өглөө. Нэгч борлогдоогүй. Энэ мөнгийг маань хаанаас авсан бэ гэвэл бидний үйл ажиллагаа энэ ард түмэндээ явуулах энэ төсвөөс аваад та нар тэр төсвөө буцаагаад ард түмнээсээ 7,000 төгрөгөөр борлуулад буцаагаад төсөвтөө аваад хэрэглээрэй гэж. Айдгалаа. Тэгэхээр энэ ном бол ерөнхийдөө бол яг явах хэвээр замаар бол явахгүй байгаа юм байна гэдэг зүйл бол энэ дээр гарч ирлээ. Ойлголт өгч болохгүй. Явдаг зөв замаараа явж байгаа аймагуд олон байна. Говьалтайд нэг тийм ойлголт гарцсан байлээ. Аймгийн төсвөөс мөнгө гаргаад энэ номыг худалдаж аваад ард түмэндээ худалдаад нөгөө төсвөөс гаргасан мөнгөө буцаад нөхөж авах юм байна гэсэн ойлголт байлээ. Тийм байхгүй. Аймгийн төсөв мөнгөө гаргалаа. За тэгэхээр ингэ боцоороо авчлаа. Бид нэг номны асуудал яриасан. Мөнгө авахгүй. Тэгэхээр эргээд ураг удмынхаа энэ бичиг рүү орё гэж бодоод байна. Жишээлбэл за одоо бидэнд жишээлх юм бол их хурлын гишүүн үрдсэн байна. А бид нар бас энд эрдэмтэд байна иргэд мэн судлаачд маань байж. Тэгэхээр за яг ингээд ном тараах нэг хэрэг. Ном тарааж болно. Тэрийг уншаад үзэж авч байгаа айл болно. Эсвэл ингээд авчаад уншихгүй авдрахаар хийждэг ч айл байж болно гэдэг ч юм. Энэ угийн бичиг түрүүн бид нар зөндөө ярьлаа шүү дээ. Цус ойртон гэдэг чинь ийм аюултай зүйл юм аа. Энд гэж үг эцэг маань ингэж бичиж ирсэн юм байна гэдэг зүйлийг ярьчлаа. Тэр үзэгчээс асуулт бас ирсээр л байгаа юм бас тий. Яаж хөтлөх юм бэ гэдэг. Жишээлбэл би нэг зүйлийг асуумаар байна л да. Нэг айлаас 3 хүүтэй тийм ээ. 3 хүү гуруулаа ахаад 2 хүүтэй гэдэг ч юм уу. Ингээ явна. Тэгэхээр түрүүн бол энэ дээр ингээ нэг эрчүүдийн ихэвчлэн бичсэн байдаг эмэгтэйчүүдийг гассан байсан тийм тохиолдолд бол бидний өмнөх түүхийн үед бол байж байгаа. Тэгэхээр энэ ургийн бичиг гэдэг зүйлийг айл болгон бичих ёстой юу? Эсвэл одоо миний эцэг гэж үзэх юм бол том хүү баг хүн тэрийг хөтлөөд авч явах ёстой юу? Гэдэг зүйл одоо хөтлөн гэхээр хүн болгоно нэг ном авах гэдэг магадгүй шүү дээ тий. Би хөтлөн гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ номны асуудлыг ярих бол энэ асуудлыг яриад. Миний асуултанд манай оролцогч нар хариулж байна. Ер нь одоо энэ угийн бичиг гэдэг за архивын хэл дээр бол одоо гэрийн үеийн бичиг гэж хэлдэг байсан юм байна л дээ. Одоо энэ гэрийн үеийн бичгийг хөтлөхөд бол орчин үед бол одоо ер нь яах вэ гэдэг нэг юм асуудал тулгаад байгаа юм л да. Энэ бол одоо Монгол улсын хэмжээнд Монголын ард түмний өмнө тулгаарцсан асуудал гэж би ингэж хувьдаа үздэг. За ийм ч учраас бол одоо энэ угийн бичиг хөтлөхын тэр гэсэн өөр төрөлцгөөс сүүлийн үед одоо сайхан санаачлал гаргасан асуудал бай. Тэрнээс өмнө би 10 жилийн өмнө 20 жилийн өмнө монголчууд чинь ургийн бичиг гэдэг чинь ингэж хийж байсан юм байна. Ийм ач холбогдолтой юм байна гэж зөндөө л одоо номондор би одоо өөрөө бичсэн юм даа. Хамгийн сүүлд нь одоо 11 оны нэг ном байна. Энэ дээр бол одоо миний энэ гарчиг бол нөгөөхдөөс бол Монгол төрийн ургийн бичиг түүхэн лавлах ирээдүй гэсэн одоо ийм сэдв байна. Энэ 11 онд одоо би бичсэн одоо энэ байна. За тэгэхэд бол энд ямар санаа хэлээд байна вэ гэхээрс гэхдээ цаашдаа л одоо ерөөсөө төр засаг манч одоо ерөөсөө энэ дээр анхаарах хэрэгтэй болсон. Ард түмэн өөрсдөө санаачлах хэрэгтэй болсон юм байна. Ийм учраас хамтын хүчээр л одоо ингэж ургийн бичгээ хөтлөж нийт ард түмний одоо нарийн мөрдөг уламжлал болох хэрэгтэй юм байна гэдгийг л би 10-20 жилийн өмнө зөвшөөрсөн хүн. Бас төр засаг гэдгийг харалгүйгээр иргэд маань өөрсдөө санаачлагтай байх юм бол бас энэ ажил маань явчихна гэж үздэг шүү дээ. Би буцаад энэний тайлбар дуусгах. Жишээлбэл ярих юм бол энэ дээр би нэмээд хэлэх юм бол өөрийнхөө би Норвсон боо гэдэг хүн л дээ. Өөрийнхөөс дээш нэг 5-6 үеийн ураг удмын номыг би ингэж бичсэн. За энэ дээр бол одоо бичих олон арга байдаг. Өөрийн чинь бичснээр бол нөгөө саяхан модны мөчрийн хэлбэрээр ч одоо хийдэг аргагүй янз бүр аргагүй. Тэр хамгийн миний гол болж авсан юм юу гэдэрээс бол энэ дэвтэр маягаар одоо хөтлөж хийх нь одоо арай л одоо хүнд одоо
чамд юм уу та гэж би ингэж бодсон шүү. Ерөөсөө. За энийг би нэлээд хоёулээд өөрийн контракт өнөр өөрийн контракт аймаг суманд байдаг ах トゥ тэрээс адаг гэсэн усуудтай гэрнэ одоо бараг л нэг 500-аад хоёул одоо тарсан да тэнд бол. За ийм учраас эцний үг хэлэх гэж нөхдөрөөс монголчуудын угийн бичиг гүтдэг энэ уламжлалаа төр засгийн ч одоо энэ дээр анхаарад ард түмэн өөрөө санаачлаад ингээд жинхэнэ одоо үйл ажиллагаа болгох юмсан л гэсэн ийм л одоо санаа байдаг. Тийм учраас би ингэж бичдэг юм даа. Яаж хөдлөх юм гэж асуудж байна. Энтэй аймгийн Мөрөн сумын иргэн Маандэр овогт Имбэрлийн дамдингийн угийн бичиглэл энэ 80 гарсан буурай. Энэ хүний угийн бичиглэлийг энд бүгдийг хийцсэн. Яаж хөдлөх үү гээл. За нэг Имбэрлийн дамдингийн өөрийн гэр бүл ингээ бичээстэй. Хөөхтүүд нь ингээ аргачлал нь өнөөдөр бас тийм дэвтэрчилж маягаар бичиж байна уу? Үгүй яаж бичих нь бол одоо сайхан дэвтэр хадга удаан эдлэгээтэй хадгалахад сайхан боломжтой дэвтэр гаргаад бичээч. Бичихтэй айлд ороод танаа өвөгийн өвөө хэн блэ гэж биш. Энд чинь тодорхой эренбитэй хэлэхгүй хүн бодлоо төөрөөд айхтар самуурлуу үсгэдэг. Эхлээд энэ Имбэрлийн дамдин гэдэг хүн өөрийнхөө гэр бүлийг бичээл, хүүхдүүдийн бичээл. Тэгэл хүүхдүүдийн үеийн бичиглэлийг хийгээл. Тэгэл дараа нь юу болж гэнэ үү? Ингэж явсараа Батцуурга миний асуугаад байгаа асуултыг бид одоо ингэж 9 хүн нэг гэр бүл байлаа гэж үзэхэд та одоо эцэг нь байлаа гэж үзэхэд бид нар таны хүүхдүүд шүү дээ. Ингээд бүгдээрээ олон айл болцсон байгаа. Хин бүгдээрээ хөтлөх ёстой юу, нэг нь хөтлөх ёстой юу? За та намаараа бол бүгдээрээ хөтлөх ёстой. Тийм бүгдээр айл өөрх болгон хөтлөх ёстой. Яа тэр бид нар нэг ингэдэг штэ. За аав минь, өвөө минь та мэдж байгаагаараа биччих. Бид нар танаас авчий гэдэг шүү дээ ихэнх нь. Тэгтэл энд яадаг вэ гэхээр мэдээллийн зөрөө гардаг. За би энгийнээр юу гэж хэлэх вэ гэхээр ингэдэг. За настай өвөө эмээ ахмадуудаа хүндэтгээд нэрийг хэлдэггүй шүү дээ, тийм ээ. За өвөө эмээ ажаа амба одоо анаа буурай эмээ эдэргээд ингээд инглээр нөгөө ачцын нар нь баг нэрийг мартцсан байж идэг. Хүүхдүүдэн болохоор одоо улаана ягана батока соко гэдэг ингээл нэрийг хагслаад эсвэл багын хөрцөн нэрээр нь дуудаад ингээд ахлаар нөгөө бүтэн нэрийг бас мартчихдаг. Тэгэхээр нэг хүн одоо нэг ахмад хүн нь төлөөлөд бүх өөрийнхөө удам угсааных нэг бичнэ гэвэл энэ одоо мэдээллийн хувьд их эргэлзээтэй болж байгаа байхгүй. Тийм учраас айл өөрх болгон гэртээ хөтлөөд тэгэхээр энэ чи их явдалтай шүү дээ. Одоо нэг хүний жилээ гэхэлэр нөө цагаан сараас өмнө нь бол яах вэ өмнөх жил рүүгээ орчин те дараа нь бол оноороо услахлаар тухайн жил байх гэдэг гих мэтлэнгийн их нэрийн юмнууд бий л те. Тэгэхээр энийг биччихээд тэгээ ёстой одоо энэ манай их хурлын эмэгтэй гишүүдийн санаачлагаар цагаан сараараа байдаг юм уу наадмаар байдаг юм уу тэр ах トゥ гэрээ бүрэн цугладаг үедээ нөгөө мэдээлэл нэгтгээд шалгаад чинийх дээр энэ хэнийг баатрыг одоо могоо жилтэй гэсэн байна уу луу жилтэй гэсэн байна он яг мөн үү нэр нь мөн үү гэд энэ мэтлэнгээр мэдээлэл нэгтгээд нөгөө эхлээд бичиглээ тулгалт маягийн эхлээд энэ чи бичиглээ хийн бичиглээ дуусны дараагаар зураг болгоно тэгээд тэр зураг бол нэгтгсэн ямар нэгэн мэдээллийн алдаагүй тийм нэг эцсийн нэгдсэн юм гарах нь шүү дээ тийм ээ зураг тэрийгэ өөрөх болгоно ийм л зарчмаар явах нь одоо Амбадрагч бас түрүүнээс нэлээд ажиглаж зогсдог. Энэгээр бас нэлээд хүмүүс саналын зөрүүтэй юмнууд ярьж нэг зүйлийг олон талаас нь ч бас яриад ах шиг байна. Та юу гэж харж байна? За миний хувьд бол сая чуулган дээр одоо яг л нөгөө газрын хууль, газрын тухай хууль тийм ээ гадаадынх нь газраа өгөхгүй шүү гэдэг л баахан маргаа хийж байгаа л гарч ирлээ. Одоо одоо дөнгөж өнөөдөр хэлцгэсэг нь ярьж байна. Бомтын хөлийн ойролцоох газрын зохицуулалтын тухай хууль гэдээ бас орж ирэл ингээл буужгаж нөгөө юмнаас бол гарч чадахгүй зогсож байна л та яг үннийг хэлэхэд. Зүгээр энд бол би одоо энэ шинэ Монгол телевизийнхаа сайхан урилгыг аваад энэ овог удмын угийн бичгийн талаар энэ том нэвтрүүлэг хийх гэж байна. Монгол төрийн түшээдээс заавал нэг хүн байх ёстой гэдэг ийм одоо хүсэлт манай телевизийн хамт олноос тавьсан. Тэгээд энэ бол одоо Монгол төрийн хамгийн чухал алтан хайрцагны бодлого гэж ярьдаг. Хүмүүс хар хайрцаг гэж яриад байгаа үгүй шүү. Хар хайрцаг гэдэг тэр хятад ч юм уу Европ ч юм уу байдаг гэж магадгүй. Манайд бол алтан хайрцаг, алтан аргамжаа гэж байдаг. Энэ том бодлогын бүр үндс нь энд явж байгаа. Тэгээд би бол одоо юу гэдгийг
одоо өнөөдөр төмний буйнаар төрийг одоо бас нэг түшээ болж явна хүндэтгээд энэ мундаг сэдвийг барьж яваад хийж байгаагийн хувьд одоо хүндэтгэлээ илэрхийлж энэ асуудлыг төрийн бодлогын түвшинд гаргаж тавихад одоо бид мэтийн хүмүүс бэлэн гэдэг ийм илэрхийлэлээ илэрхийлж ирж байгаа. Ер нь бол миний хувьд бол зүрх сэтгэлээ өгсөн, асар их судалсан, бүр нөгөө нойрмон хүрдгүү нэг ийм л ажил одоо тэмцлүүдийнхаа тухай би ярьдаг. Тэрнээс өнөөдөр бол одоо яг энэ талаар бол одоо хүндэтгэж төрөөс заавал хүн байх ёстой гэдгээр одоо ингэж одоо энэ нэвтрүүлэгт одоо оролцож байна. Танд ямар гарц харагдаж байна эндээс? За энд бол одоо цэвэр би жирийн иргэн энэ бол одоо хүний байдлаар би ярина шүү. Тийм ээ? Аливаа асуудал ярихын тулд нэлээд судалгаатай, нотлогоотой үндэстэй ярих хэрэгтэй. Зүгээр гарцвал төрөн бараг яриад байна шүү дээ. Манай Монголын ард түмэн чинь нэг тийм сүлд байдаг нэг хээр бэлчиж яваа мал шиг ингээд нэг эрдэмтэн мэрэгдгүү болсон ард түмэн биш шүү дээ. Бүтээл нь байна, судалгаа нь байна. Тэгэхээр хүн болгоо энийг мэрийх хэрэгтэй. Би тэр хүмүүсийн л нэг одоо 3-4 жилийн өмнөөс л би эхэлсэн. Нэлээд хэдэн дэвтэр дүүрэгдсэн нөгөө судалгаагаа л хийж байгаа. Бүрэн дүүрэн болохгүй байна, зөрн заримдаа одоо үнэнээ л хэлье. Одоо 2 жилийн өмнө дэвтрээ алгуулсан. Ёстой сэтгэлээр ус одоо баахан хөдөө хотоор яваад нөгөө уулзах болгонд биччихсэн юм аа алга болцсон. Тэгэл нөгөөдхөө дахиад бичнэ. Тэр маш их хөдөлмөр байд юм байлээ. Тэгээ яг ингээл явж байна. Тэгэхээр хүн болгон мэри үндсэн ажил энэ. А тэгтээ маш их тийм хүндрүүлж битээ бодоосаа гэж би бас зүгээр санаагаа хэлмээр байна. Тэгэл тэр одоо бүгдөө л боржгон болчих гол ингээд байдаг. Энэ бол нэг ясандаа инээдтэй юм байгаа. Одоо яг 90-ад оноос дөнгөж эхэлж хахад би ааваасаа асууж ирсэн. Аваа манай овог яах юм бэ гэж. Тэгээд бид одоо хоорондоо хэлэлцээд овгоо ярьж байсан. Энэ бол заавал өвөг дээдсэн мэцгээ нэг таамаглаж тааж буутахын нэр биш шүү дээ. Бүр мэдэхгүй бол өнөөдрөөсөө л эхэл. Одоо Питер нэгийн үед бол одоо овгийн тухай яриад эхлэнгүүтэл шууд за өнөөдрөөс эхлэе гээл тэгсэн. Тэгэл одоо Оросын байна уу, Европын овгуудыг та нар ажиглаарай. Яг юу хийж яснаас яг тэр өдрөөс эхэлсэн байдэн шүү дээ. Шапчников гэдэг одоо малгай хэдэг хүн байна. Мусоров гэдэг байна. Одоо би тэрийг гайхтай. Хогийн сав шүү дээ Мусоров гэдэг чинь. Ломносов байна. Нөгөө алдарт эрдэмтэн царил хамарт хочоор нь шууд өгцсөн. Койнов гэж байна. Адуучин. Тэгэл одоо Европоор ярих юм бол Бейкер гэж байна. Одоо талхчин. Шумахер гэж байна. Одоо гуталчин гэсэн үг шүү дээ чинь. Одоо ингээд тэгэхээр тийм айхтар тийм холоос тийм айхтар тийм хүнд байдал руу битээ оруулаач. Яг л тийм энгийн өөр юмсыг их ойлгомжтой байдлаар хандмаар байна. Тэгээд ингээд цаашаага үе удмаа бичиж явах хэвээр энэ дээр их тийм одоо ач холбогдол өгч. Би зөв эцэст нь томьёолоод хэлэх юм бол хүн болгон монгол бичих сураасай. Би одоо өөрийгөө яг энэ дээр зовоогоо зүдрэгээл явж байгаа хүн. Яг би одоо социализмын үед нөө кирилл бичгийн бүтээгдэхүүн шүү дээ. Одоо миний найз Лавгжав яг надтай хамт эхэлсэн өнөөдөр монгол бичгээр гайхалтай. Би одоо яг тэрэнд нь суралцаад явж байна таарав. Тэгэхээр хүн болгон монгол бичгээ унш, хүн болгон архиваас очиж өдөр лавлгаа мавлгаагаа ууггүй авч яваач. Хүн болгон одоо энэ цагаан сарыг ашиглаж байна уу хөдөө одоо зуны амралтаар ингээд нэг амралтаараа хөдөө гот явдаг штэ. Энэ болгондоо нэг дэвтэр аваад яв. Тэгээд дараад нь ярилц энэ бол бидний зүгээр нэг тийм хоббигоор хийдэг ажил биш. Энэ бол бидний үүрэг. Түрүүн би зүгээр жоохон ирүүлж хэлсэн шүү. Яг ярих юм бол. Дөнгөж нэвтрүүлэг хэлжсэн. Тэгээд төлгөө хувааж идэх гэж бид хамаасаад байгаа юм биш. Төрлөө будрахгүй гэж хамаатна мэдээгээд байгаа шүү дээ. Би бол яг төрлөө мэдэх гэж хэлсэн. Одоо бүр яг бодтой надад одоо нутгийн маань Ахмад хүн надад хэлсэн үгээ би энийг хэлж байна. Тэгээд эцээцтэй энэ бол бидний үүрэг. Тэгэхээр энд нэг ургийн бичиг аваад ирсэн мэн зүгээр та энд мэдээж энэ бол маш их ажил орно. Мэдээж их судалгаа орно. Их зүйл бичих хэрэгтэй бол тарам. Та жишээлх юм бол энийг хийхин тулд хэд хоног хэдэн сар жил зарцуулж энэ ургийн бичгийг ингэж бичв. За тэгэхээр энэ бол хагцсангуу гайгүй. Энэ дээр энэ хүн бол миний өвөө. Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн зайсан туссан гэж миний өвөө байгаа. Миний өвөөгийн 10 хүүхэд тэдний хүүхдүүд ингээд одоо бол 6 үе гарсан байна. Би зөвхөн өвөөгөөс ах トゥ нэгээс сүлүүлээд нэгсийн гараад тэр хүмүүсийн түүхийг оруулаад манай одоо энэ
овгийн ургийн ном гэдэг тэр хүн юу хийж ирсэн, хаана амьдарч ирсэн гэдэг энэ түүхээс нь оруулсан, нутаг улсны домгоор оруулсан тусан зайсан гэсэн ургийнхаа номыг гаргачихсан. Хэцүү гэдэг л хэцүү тийм үү? Амархан болгоёг болж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ амархан байлгах чадах юм юу юм гэхлээр энэнийг өнөөдөр компьютерээс хэдэн секундэд хийгээд хэвлүүлчихэд болцсон. Өнөөдөр ургийн бичиг хөтлөөл гараа эсхийн 6 юм тэгж явах хэрэггүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ аргыг би бий болгочихсон. Одоо энийг би бүх нийтдээ Монголын ард түмэнд бид нэг түнхий бухимдаад байна шүү. Одоо энийг аль түрүүний хийчихгүй яасан юм бэ? Одоо хэрэглэхгүй яасан гэж. Маш аргалтайгаар би энийг бүх хүмүүс тэр хэрэгл харгыг нь гаргаж өгөх гэдэг юм л да. За тэгэхээр энэ төр арга зам гэхлээр би тэр ургийн бичгийг хялбархнаа болж байгаа. Тэр аргаа энэ тайлбарлая. Тэгэхээр одоо манай телевиз үзэж байгаа үзэгчд маань энийг жоохон сонирхоод үзээрэй. Тэгэхээр энэ ойлгохдох байх. Тэгээд ач холбогдлын би энийг хэдэн зүйл хэлье. Энэ юу хвчтэй бол одоо ингэсэн овг гэдээ ярихлаар бид нэг ихт боржгоо нөө хатах нөө түүхээ мэдгүй гэл маш их олон асуудал уунсан гэдэг ойлгомжтой манай эднэд хэлж байгаа ойлгомжтой. Тэгэхээр тэр битил манай ах トゥ уны дотор өөр овг авсан хүмүүс явж байгаа байхгүй юу? Зүгээр л энэ хүмүүс өөрөөсөө зохиож болно гэсэн учраас. Тэгвэл өнөөдөр энэ байдал бас ихслэх хэрэгтэй. Тэгэхээр яг хөөхлөөр би өвөөс юм уу бити тэр өмнөх 5 10 мэдхгүйгээд бачимдаа суу. Зүгээр мэддэг үс ихлэ бич. Тэгээд дараа нь ах トゥ чинь тусдаа бичсэн явж ирлөө. Бид хоёр ч өндөр холбоотой байж тэр мод чинь нийлүүлчих нэ. Тэр амархан аргыг бий болцсон одоо. Зүгээр л тэр тусдаа эвлүүлчихдэг байхгүй тэр. Тэгэхээр тэрийг бол дараа нь лавшиг болох юм. Одоо тэгэхээр энэ бид яаж хийх вэ гэхээр тухайн овгийнхаа ярьж байгаад өндөр өвөөс юм өвөөсөө мэддэг үсээ эхлээд за хэдүүлээ ургыг авчиг хөтлөгээд эхлэнгүүд эхний хүнээ сонгож аваад тэр овгийнхоо нэрийг нэгдсэн нэг нэр юм уу түлхүүр үг гэж юм сонгож авна. Жишээл боржгон гэж яах юм уу борж гэдэг түлхүүр үг аваад хоёр цэг тавиад ингээ хойно хоёр цифрээр бол хувь хүнийхээ мэдээлэл тэмдэглэх юм. Тэгэхээр энэний эхний хоёр цифрын нэг нь тэр хүн айл хэд хүүхдээ гэдэг нь тавьчин. Хоёр цифрын тэр хүүхд эрэгтэй юу эмэгтэй юу хүүс тэр урт хамаарах гарлыг нь тодорхойлж өгөх юм. Тэр хоёр цифрүүдээр нь бол ингэсэн маа л да. Тэгштонууд нь хүү 0 бол төсөө, 2 бол дагвар хүү, 4 байвал овгийн ах トゥ усээс өгсөн хүү, 6 байвал овгийн өөр овгоос өгсөн хүү, 8 байвал гадаадын хариат юм уу одоо гаднаас өгсөн гэсэн үг. Эмэгтэй байвал 1 3 5 7 9 гэж. Ингээд энэ овгт энэ хүн ямар оролцоотой байдаг энэ мэдээлэл нь энэ кодон дээр байх. Ингээд хоёр тоогоор ингээд бичиж явчихна. Ингээд эхний хүн нь бол айлын энэ одоо жишээ авчи. Борж 20 40 би 1 20 3 5 1 0 гэсэн ийм код гэж. Энэ бол 1 2 3 4 5 6 үеийн хэлхээ нэг байхгүй генетикийн хэлхээ. Энэ борж шидгүүний эхний хүн бол айлын 2 дахь хүү байжээ. Тэрний 4 дахь хүүгийнх нь 11 дахь охиных нь тэр охины 2 дахь хүүгээс нь гарсан 2 дахь хүүгийнх нь 3 дугаар овгийн тоос өгсөн охиных нь 1 дахь хүү бол энэ хүн байх нэ гэж. Ингээд 6 7 8 үеийн генетикийн хэлхийг нь хэдхэн мөрөнд авч бичиж байгаа байхгүй. Тэгэхээр овг дотроо хүмүүс чинь за манай өндөрөө чинь айл 2 дахь хүү байсан гэлээ. Тэний ах чинь нөгөө тэрг бааш штэ. Тэрний 4 дахь хүү чинь бадангуй штэ. Ингээд таньж дотроо бол ингэж генетик авс. Ингэж бид биччихлээр энэ кодыг шинж ингээд нөгөө нэрсийн жагсаалтнаас за эхний хүн чинь тэр. За тэрний хүүхэд нэгээл 2 нэмээ явах чинь чадна. Тэр нөгөө судалгаа хийснээр дараа ингээд кодолчихно гэсэн үг шүү тийм үү? Тэгээ судалгаа хийн гэдэг чинь өөрөөсөө нэрсээ бичгтэл хажууд нь код бичиж явчихна. Нэрсийн жагсаалтны хажууд нэг нь бичиж яваал тэгэл энийг ингээд бүрдүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ энийгээ бол компьютер л ерөөсөө ганц Excel-ийн хоёрхан мөр өснөд оруулангууд л саяны модыг шууд зурчиж байгаа хэрэг. Нэг хоёрдугаар тийм зөвхөн ингээд угийн зураглал гаргаж байгаа биш. Энэ модны цаана бол энэ програм хангамж нь өөрөө хувь хүнийхэн түүхийг оруулна, мэдээллийг оруулна, угийн кодуудыг оруулна гээд олон зүйлийг бол шийдэж өгч байгаа. Тэгэхээр бид энэ дээр айхтар хэцүү юм хөтлөн шүү дээ. Одоо эмээг өвгөө мэдхгүй гээд ерөөс тэрх хэрэггүй. Энэ харагдах нь үгүй. Бүгдтэй уусгээл овг нэрээ бичээл саяны түлхүү овгийн түлхүү бүгд тэгэл хоёр хос бүгдээр энэ кодыг бичиж явчих. Энэ хоёр мэдээллийг
суулж одоо амаадаг гişүн бол өөрөө хөтлсөн гэж шүү. Тэгэхээр та өндөр өвөөгөөс нэг ойроос нэг код эхлээл. Тэрнээс өмнөхийн мэдгүй түүхийн бичээл үлдээ ичгэлдэ дагаа тодруулна ш. Өнөөдөр бид ингэж шавдаж суугаад зүгээр суугаад ажиллахгүй байхгүй. Эхлүүлэх нь чухал. Тэгээд өнөөдөр өвөөс эхлээд би явчих. Тэгэхээр өвөгийн ахыхан бас бичсэн байжийг дараа бид уулзангууд бид хоёр чинь өндөр өвөө холбогдсон байж. Энэ чинь компьютертэй холбоод нэг том мод болгоод нэг ургийн бичих болгоо гэж. Тэг түүхүүд нэг компьютерээр ингэ шивэд оруулгууд ургийн зураглал гарахаас гадна тэрэн дээр хувь хүний мэдээлэл, зургийн альбом тэр бүхэл мэдээлэл оруулах боломжтой. Тэгээ сая бас энэ хүмүүс олон талаас нэг энэ хугацаанд ямар ч хэсэн тодорхой хэмжээний мэдээлэл өгье. Дараа нь нэтээр би нэг эхний хөлбөрийг өөрийн чадан ядан хийсэн хөлбөрөө бол арт түмдээ зориулаад өнгөд гаргая гэж байгаа. Тэгээ тэр бол маш олон жилийн хөдөлмөр миний. Гэхдээ одоо энэ бол бидний Монгол арт түмэнд хэрэгтэй учраас ингэж байгаа. Надад хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл миний хүүхдүүд үнтэй ирэхэд бусад айлууд ургийн бичихгүй юм бол би ганц ургийн бичдэг байгаа. Яах юм? Холбогдохгүй шүү дээ. Хоёрдугаарт нь энэ саяны энэ хүмүүс яриад хөндөд байгаа айгүй том бэрхшээл гээд байгаа. Жишээлбэл охины хүүхэд нь яах юм бэ? Ургийн бичих юм бичихгүй юм гэж. Тэгэхээр охины хүүхэд гэдэг чинь бас л нөгөө холбоотой цусан төглийн холбоотой явж байгаа. Тэгэхээр энэ кодороо дамжаад тэр охины хүүхдүүд чинь өөр овог аваа явждаг шүү дээ. Өөр овогт явж байгаа юм шиг боловч манай энэ мод бичигцээр л болно. Ганцхан гарал үүсэн тодорхой. Тэгээд би зөвхөн хүүгээ баримтлсан модоо зургаал өгчих нь хөргөн бэргүүдээ зурчих нь энэ бүх боломжийг бий болгоцсон. Тэгээд энэ өмнөхийн залгаад ингээд код урцгаар тэгээд нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна. Ерөнхийдөө бол энэ үзэгчээс асуулт ирсэн байна. Энэ юу гэсэн бэ гэхээр хүмүүсийн олонх нь ер нь бол дөрөөс өмнөх үеэ бол бараг мэдэхгүй. Тэгэхээр одоо би өмнөх үеэ мэдэхийн тулд одоо яаж олох ёстой вэ? Архивд хандах ёстой байдгүй. Архивд яг тийм миний одоо илэн цуланцсан тийм материалууд ерөнхийдөө байдаг юм болов гэсэн зүйлийг асуусан байна. Та давчих хариулаарай. За энэ архиваас одоо шүүх юм бол жишээлбэл 1926 оны одоо комент тооллогоноос одоо эхэлсэн нэлээд аймагаараа сумаараа одоо ийм тооллого. За тэр дотороос өөрийнх нь өвөө хэм байсан, эмээ хэм байсан, аав хэм байсан, ээж хэм байсан гэж одоо ингэж одоо үзэж болно. За тэрээс нааш комент товөрдгөл дээр бол мөн тэр хүчлэнгийн үзэж болно. За өмнөх үеүүдээс өөрөөр хэлэх юм бол одоо өвөөгөөс одоо дэш хүй болоод ирэхтэрээс бол нагад зөв энтрийг судлах юм гэж үзэх юм бол богд таант Монгол улсын буюу манжийн үеийн тэр зохих гошуудын материалаас судлаж болно. За зарим гошуудын материал тэр жишээлх юм бол манжийн үеийн зарим гошуудад бол хүн амын нэрс интернет нэлээд тодорхой бий. За зарим гошуудад бол байхгүй. Ийм байгаа. За юу ч гэсэн л манж богд таант Монгол улсын үеийн гошуугаар нь одоо судлаад үзэхдээ ямар нэг юм одоо гарч ирнэ. За контракт дуусах гэж байна. Чи Эрдэмтэн доктор боловсролтой хүнээс чиг нэлээд лавлтын байна. Жирийн нэгэн ийм хүмүүс энийхэн төлөө сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг өнөөдөр Монгол улсын энэ асуудал яагаад ийм хөндөгдөө тавьсан? Бид яагаад сэтгэл томсон доктор зэн судлаа явж яхад бид иргэн ард түмнийхэн зовлон ойлгоод Монголын нийгмийн өнөөдрийн гажуудлаас яаж гарах уу гэдэг асуудалтай сэтгэл довоод бид ийм хөдөлгөөн үүсээд ингээ нэг тийм хэдэн улс бөөгнөрөл бий болгоод аймагуудаараа яваад судалгаа аваад ингээ явж байна. Одоо энэ доктор ярьж байгаа юм шал зөрүү ярил юмж байгаа шүү дээ. Аймагуд ингээд авчихсан юм чи очоод ярихтаар чинь өөрийн чинь энэс бол халширдсан байж шүү дээ. Би тэр докторыг чинь семинар суугаад ойлгоогүй. Энэ номыг чинь учрыг олохгүй маа. Та энийг худалдаж яваачаад аваачаад өг гэж өнөөдөр надаар хүлэн шүү дээ. Та энийг юм зөвхөн зөвсөө. Таныг одоо ингэж хэлье. Битээ таадаг жудлаа ард түмний тарихыг угаагаад байгаа чи гэж нэг гуймаар байна. Та доктор хүний хувьд. За хоёрдугаарт энэс гарах гарц гэж байна. Би их хурлын гишүүн байж байна. Их хурлын гишүүнд одоо өөрийнхөө биеэр тавьж байгаа, уулзад тавьж байгаа гурван асуудал тавьсан тийм ээ. Нэгдүгээрт энэ ураг удмын их хурлдаа нэг ойрын үед хийлгээч. Энийг энэ ард түмнөр нь хилцүүлээч. Тэгжээж энэ дээр одоо яаж гарах уу гарцаан тодорхойлооч. Засаг энэ дээр дэмжээч асуудал тавьж байгаа. Хоёр дахь асуудал нь энэ ураг удмын долоо гэрлэх ёсны ордныг ураг удам уламжлалын эв нэгдлийн ордон болгооч. Өргөө болгооч. Тэн дээр эрдэмтдийн энийг сайхан энэ эрдэмтдтэй хүмүүсийн тэн дээр нь судалгааг хийж ажиллуулаач. Төрөн дээр санхүүжүүлээч гэж ингэж тавьж байгаа шүү дээ. Нөгөө техникийн асуудал нь гэхээр
Бид хуультай болсноор л энийг шийднэ. Ураг удмын хуультай. Өнөөдөр малын гений хууль байж байдаг, малын удмын сангийн хууль байж байдаг, 850 хууль ингээ гарчихсан байж байдаг. Тэгээд тэр дотор хууль нь хүний үр удам байхгүй, уламжлалын хууль гэж байхгүй. Ураг удмын хууль гэж байхгүй. Ганцхан гэр бүлийн хууль байдаг. Энийг л энэ дотор нь тал тийш нь задлаа явдсан байна лээ гэж ингэж хэлээ. Тэгээ их хурлын гишүүнээс гуйх бай. Та энийг их хурлын хэмжээнд энийг ярьж одоо чадлынхаа гэрээр яаж 3 асуудлыг шийдэж өгнө гэж өөрөө амласан. Энийг яг амлалтаа нэгдүгээр биелүүлж өгөөч гэж гуй. Хоёрдугаарт нь тэр эмэгтэй гишүүд одоо энэ ургийн тухай бидний урайлгын энэ асуудлыг гараад ирэхдээ зэрэг цагаан сарлууд өрхөө зогсож байгаа үед дээ. Зөвхөн цагаан сар гэдэг чинь хэдэн зуун жил энэ ард түмэн тэмдэглэлсээр л ирсэн золгосоор л энэ бол насны ойгоо насныхаа имийг баярыг тэмдэглэдэг л. Түүнээс нэг ураг би энэ золголцоод идээ цагаа болж явахдаа тэр ураг удан бичнэгээ сууж явах юм уу? Ийм гэж баймааргүй байна шүү. Их хурлын гишүүдийг тэр хүмүүст нь дамжуулж хэлж өгөөч гэж гуйя. Зааварлаа төдөөж тэгээд найруулагч цаг дуусчлаа одоо ингээ дуусахгүй болохгүй нэгээ тэгээд нэвтрүүлгээ дуусгаа ямар ч үсэн бид нар энэ сэдвийг өнөөдөр хөндөж ярьлаа. Тэгээд үзэгчд маань бас тодорхой нэг зүйлийг ойлгосон баг гэж бодож байна. Тэгээд цаг дуусчлаа харамсалтай байна. Тэгээд хүрэлцэн ирсэн тавханд баярлалаа.